Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Золоо шоу подкастын ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээ өнөөдрийн маань зочин бол Монголын ээжүүдийн нэгдлийн Алтан цэцэг гэдэг хүн байгаа. Танд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээ та эхлээд өөрийгөө болон танаа Монголын ээжүүдийн нэгдэл яаж үссэн, тэгээ яагаад үснийг сайхан тайлбарлаад өгнө. За баярлалаа. Та бүхэнээс энэ өдрийн мэндийг хүргье. За Алтан цэцэг миний би Монголын ээжүүдийн нэгдлийн ерөнхий зохицуулагч. За манай байгууллагын үйл ажиллагааг өөрөө сонирхож байгаа шиг байна. За яагаад энэ Монгол ээжүүдийн нэгдэл гэж одоо тийм ээ үүссэн бэ гэвэл анх одоо 21 оны 3 сарын 19-нд миний бие бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чиглэлийн дагуу Монгол Улсын засгийн газар вакцинжуулалтын асуудлыг тийм ээ хийж эхэлсэн тэр үеэс эхлээд миний бие одоо эсэргүүцсэн. Тэгээд маш олон ээжүүд над руу одоо мессеж үчиж над руу уцтаж уулзч үдэн санаа бодлоо солилцсон л та. Тэгээд манай энэ Монгол ээжүүдийн нэгдэл маань үүсэн байгуулагдсан байгаа. Хөдөө орон нутгаас ч гэсэн олон хүмүүс холбогдсон. За яагаад бид ингэж миний хувьд бол тэгэхээр 2019 оноос 2021 оны 3 сарын 19-нд 2021 оны 3 сараас 19-нд анхныхаа одоо энэ засгийн газар эрүүл мэндийн яам эднэрт бол Монгол Ардын намын тухайн үед одоо Монгол Ардын намын дарга байсан хөрөлсөх гоод ингээд өрх хүч хөрөж талбай дээр ингэж л одоо ингэнэ би одоо маргааш ийм бичүүдийг өргөн барьнаа гэж би өөрийнхөө Facebook хаягаараа зарласны үднэс олон нийтүүд натаа нэгдэж би олсон байгаа юм. За ягаад би энэ ийм эсрүүцэл зарлах болсон бэ гэвэл мэдээж дэлхийд даяар тийм ээ одоо энэ маш одоо ковид гэдэг асуудал явагдсан одоо ууханаас эхэлсэн үүдэлтэй тэр үе цагаас эхлээд миний бие бол их сонирхож байсан. Харин хурдхан яаралтаа тэр ийм тариа тэр юу байдгийг тийм энэ ковидыг зогсоох тийм гараасаа Монгол дэлхийн бүх хүн ам эрүүл инх сайн сайхан байгаасаа гэсэн үзэл бодолтой байж ирсэн ээж хүний хувьд. За тэгжээтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чиглэлийн дагуу Монгол Улсын засгийн газар бүх үйл ажиллагааг явуулсан гэж хэлсэн мөртлөөс одоо Sinopharm вакциныг оруулж ирчээр тийм бүгдийн Хятад улсын вакциныг оруулж ирчээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байхад шууд одоо тариад ихсэнд би бол эсэргүүцэж гарч ирсэн байгаа. Яагаад эсэргүүцсэн бэ гэвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр Хятад вакциныг тийм ээ зөвшөөрөөгүй байхад яагаад бидэнд тариад байгаа юм бэ? Энэ аюулгүй байдал тийм ээ. За бас ингээд эсрүүцэх шалтгаан бас надад байна. Яагаад гэвэл 2012 оны Gardasil гээд тийм ээ хэсэгчлэн хийсэн охтын вакцин байна. За 15 оноос 17 оны хооронд Сүрэгөө Монгол гэсэн аяны хүрээнд явагдчихсан D витаминууд байна. Бас хэсэгчлэн хийгдсэн. Тэд нарыг одоо нөгөө тэднэр дээр ингээд хийжсэн үйл явд процесс дараа нь үр дүн ямар байж исэн те тэр мэрийг бүгдийг ингээд судалж исэн бүгдийг харж исэн тэрнээс одоо ингээд хохирч исэн ч гэдэм үү тийм ээ тийм хүмүүстэй холбоотой байсан учраас бид нар дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрөх гэдэг тарих нь аюултай юм аа гэж юм бичиг гаргаж ирэхэд манай байгууллага дээр нэгдсэн эмэгтэйчүүд, ээжүүд, эмээнэр, эгчнэр тийм ээ бүгд ингээд нэг ээжүүд нэгдсэн ийм л учир түүхтэй байгаа. Ер нь бол за ягаад энэ вакциныг ингээд эсэргүүцээд байгаа юм бэ гэвэл альва юмд ингээд сайн муу хоёр талтай. Вакцин өөрөө дэлхий дээр өөрөө шинээр гарч ирж байгаа вакцин. За шинээр гарч ирж байгаа вакцинд бол ингээд бид бол мэдээж туршигдож байна. За би тэгээд ягаад энийг бас эсэргүүцээд ирсэн бэ гэвэл зэрэгэлдээ хөрш орнуудаа дэлхий дээр байгаа орнуудыг бас бид нэр бүгдээрээ одоо бүх юм ил тод болцсон байгаа шүү дээ Facebook гэж. Би тэгээд бас таны дундуур нэг юм хэлчихье. Энэ бол эрүүл мэндийн зөвлөгөө биш шүү, зүгээр хувь хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байгаа. Энэ дашрам дурдаад би манай хөрш зарим орнуудын вакцинжуулалтын төвшнийг хэлье гэж бодож байна. За өнөөдрийн байдлаар бол Монгол улсад бол 60% одоо бүрэн вакцинжуулалтын түвшин бол байгаа. Харин Өмнөд Солонгост бол бүрэн вакцинжуулалт хийсэн хүмүүсийн хувь бол 13% байгаа. Японд 23% байгаа юм байна. Оросд 16% байгаа юм байна. Казахстанд бол 17% байгаа. Тэгээ энэ бол Our Data in World гэдэг сайтнаас цуглуулсан мэдээ байгаа.
Харин тийм ээ бид одоо яг жижигсэн ялгаагүй тийм бүх юмыг судалж байна. Өнөөдөр цахим орчим гэж маш их том сайхан мэдээллийг ингээд авдаг. Захын малчин тийм ээ. Бүр одоо ингээд 8 настай хүүхдүүд хүртэл одоо мэдээллийг аваад сайн мөнгө ялгадаг болсон энэ цаг үед бол бид бол анхааралтай байх хэрэгтэй. Одоо анх одоо хөрш ор маань зөвлөлт Орос улс маань вакцин хийхдээ эхний 100 хүнийг тийм ээ вакцинжуул сайн дурын үндэстэн дээр тэр хүмүүсийг вакцинтаа хамруулад тэр хүмүүсийн нөхөн олгорыг нөгөөд тийм ээ ингээд яваад ирж байхад чинь яг тэр шумаа бид нар бас ингээд явах боломжтой байсан гэж харж байгаа. Ер нь манай хөх өвгүүдийн маань хэлсэн үг байдаг шүү дээ тийм ээ. Ухтаж мэдэж тосож билжиж тисэж гарах хэрэгтэй гэдэг. Би түүхээ харах хэрэгтэй. Ухтаж мэдэж тосож бэлдээд тисэж гарна. Яагаад энэ үгийг бидэнд ингээд үлдээсэн юм бол? Бид ингээд юуны тухайд ийм сайхан уудам дэлгэр одоо газар нутагтай байж аж 3 сая иргэдтэй байж байгаад тийм ээ юуны тухайд хүрэлдэггүй тэр гаднаас туршид вакцины өрөө туршигдод дуусаагүй байгаа вакцинд хамрагдах зөв үү буруу мó гэдгийг бол хүн бүхэн ухаарах хэрэгтэй байсан байна. Бас нэг мэдээ дуусчих энэ одоо энэ тарилгын 3 шатны клиникийн туршилтууд дуусах хугацааг нь хэлэх юм бол одоо Pfizer BioNTech-ийн тарилга бол 2023 оны 5 сард дуусах юм байна. 3 дугаар шатны клиникийн туршилт ярьж байгаа шүү. Moderna бол 2022 оны 10 сард, AstraZeneca 2023 оны 2 сард, тэгээ Johnson & Johnson's Janssen гэдэг вакцины бол 2023 оны 1 сард 3 дугаар шатны клиникийн туршилтууд нь дуусах юм байна шүү. Энийг та бүхэн бас өөрсдөө интернетээс олж аваад унших боломжтой. Яг үн интернетээс бүх имэйл байгаа. Одоо залуучууд маань та нарын үеийн залуучууд аянгуяа маш их мэдээлэл, мэдлэгтэй юмыг харьцуулдаг болсон байгаад би бас их баяртай байгаад байгаа. За яг хөө бид нар манай Монгол орн маань засгийн газрынхаа миний хувьд бол бидний хувьд бол ээжүүдийн хувьд бол Монголын бүх ард түмний хувьд бол засгийн газрынхаа шийдвэрийг бол дагах зөв. Гэхдээ засгийн газар маань өөрөө тийм ээ Монгол улсыг удирдах байгаа хүмүүс маань өөрсдөө энийг судалсан байх хэвээр. 19 онд ууханд гарах тэр цаг үеэс нь эхлээл энийг цөөхөн тооны монголчуудаа тийм ээ яаж бид нар аврах вэ? Вакцинд хамруулах уу? Эсвэл хамруулахаас өмнө ямар хамрууллаа гэвэл ямар төвшөнд намх ямар вакциныг өөрсдөө бид нар ард иргэдтэй ямар вакциныг одоо тариулах вэ гэдгийг хүртэл судалсан байх хэвээр. Тэгээ тэр үүдэн дээрээс би засгийн газар буюу эрүүл мэндийн яамд яагаад ингэж ийм вакциныг судалж үзсэн юм уу? Яагаад энэ хятад вакциныг ингээ Монголын ард түмэнд ингээд тарих болсон шийдвэрийг хэн гаргасан юм бэ? Дэлхийн эрүүл мэнд одоо биднийг мэддэг болсон юм уу гэж их ширүүн эсрэг үсэж гарч ирлээ их чинь. Тэгсэн чинь эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ Бэлэг гэж залуу бол бидний хилцүүлэгт орто. Энийг бол дэлхийн эрүүл мэндийн яамнаас за танах энийг ав гэж хэлээгүй. Эрүүл мэндийн байгууллагаас тий яам гинэ уучлаарай. Байгууллагаас харин бүгдийн хятадын вакциныг оруулж ирээд ард иргэдэд тариулах нь зөвхтэй юм а. Энэ их маш сайн вакцин юм а гэдгийг эрүүл мэндийн яамны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл шийдсэн юм а гэсэн. За тэгвэл тэр эрдэмтдийн зөвлөлийг надтай уулзуулаа, бид нартай уулзуулаа. Манай Монголын ард түмэнд гарч ирээд тодорхой мэдээлэл өгмөр байна. Сайн муу гэж байна, муу л гэж байна, сайн л гэж байна, тариулах нь зөв л гэж байна, хамгаалах нь зөв л гэж байна. Дандаа зөв. Гэхдээ сөрөг нь бол мэдээллийг бас бид нар авмаар байна. Альбаа юм сайнтай монтой хоёр талтай. Тийм болохоор бид нар бас энэ мэдээллийг авмаар байна шахаж шаардсан. Эрдэмтдийн зөвлөл ил болох гэсэн өнөөдөр хүртэл ил болгоогүй. За албан ёсоор баталгаажуулж авахын тулд эрдэмтдийн зөвлөлийнхаа нэрсэг өгөж бичиг өгсөн. За тэгсэн чинь эрүүл мэндийн яам маань эрдэмтдийн зөвлөлийн бичиг гэдгсэн чинь ерөөсөө нэр байхгүй дандаа албан тушаалтай. Тэгээ одоо нөгөө хүмүүсээр нь уцтаад одоо та нар яагаад ингэж ард түмнээс тийм ээ санал авахгүйгээр бидэнд тайлбарлал өгөхгүйгээр ингэж бидний өмнөөс шийдвэр гаргачихж байгаа юм бэ? Ардчилсан орно. Ийм вакцинд хамрагдсан ч болно, хамрагдахгүй байсан ч болно, сайн дурын асуудал. Энэ бол хувь хүнтэй холбоотой бид нар өөрсдөө ардчилсан орно гэдэг асуудлыг маш их тавьж ирлээ. Хүний эрх талаас аягүй сайн ярьж ирлээ. Тэгсэн чинь үгүй. Энэ бол одоо яаралтай горим гэдэг юм хэлээд байгаа. Шууд тарих хэвээр. Тэгтэл манад одоо тэр нэрвэгдсэн байгаа юм уу? Бид нар 100 мянган хүн тариулсны дараа эсрэг үсч гарч ирсэн байхгүй 7 хоногийн дараа 100 мянган хүн вакцинжуулсан байсны дараа бичих гэж гарч. Бас нэмээд хэлэх юм бол яг дархлаажуулалтын хууль гээд манай Монгол Улсын засгийн хууль байгаа. Тэгээд тэрэн дээр сайн дурын болон заавалыг дархлаажуулалт байгаа. Тэрнтэй бас сонсож байгаа хүмүүс танилцаарай, уншаад аваарай. Коронагийн эсрэг вакцин бол сайн дурын
иргэн өөрөө шийдэж хийдэг вакцин мөн шүү. Тэгээд заавал гэсэн юм байхгүй. Яг үнтэй. За тэгээд эрүүл мэндийн яамнаас ингээ бичиг өгсөн чинь нөгөө эзэмтэн докторууд нь хин байх юм бэ? Бид нар бас уулзъя даа гэд тий тайлбар авахыг хүсэж байна шүү дээ. Сайн гэдэг тийм ээ. Сөргийг бас мэдээд авмаар байна гэд ямар судалгааны үндэстэн дээрээс энийг ингээд монголчуудад тарих болсон юм бэ? Вакцинжуулах болсон юм бэ гэдгийг. Тэгээд нөгөө эзэмтэн докторынхаа нэрийг өгөх гэсэн чинь тэр эзэмтэн доктор нь болохоор зэрэг нэрс нь болохоор төрийн нарийн бичгийн дарга байна гэж байгаа юм. Тэгэд нэр нь байхгүй, эмзэн үйлдвэр технологийн газрын дарга байна гэж байгаа. Ерөөсөө нэр байхгүй. Тэгээ нэр байхгүй тэгээд ийм баахан гişүүд ямар мэдээлэл авч ирсэн бэлээ? Би энэ мэдээлэлд эзэмтдээ тэр Монгол улсын Монголын нийт хүн амд тийм ээ энэ дархлаажуултын хийхийн тулд хятад ард улсын вакциныг шууд одоо тарих шийдвэрийг гаргасан эзэмтдээ. Энэ шийдвэрийг эрүүл мэндийн яамны дэргэдэх эрдэмтэд шийдсэн юм а гэсэн учраас та нар ингээд монголчуудад энэ хятад улсын вакцины тарих шийдвэрийг яаж ямар судалгааны үндсэн дээрээс гаргасан юм бэ? Сайн гэдэг нь сөрөг нь юу байна? Бид заавал энэ вакцинд хамрагдах ёстой юм уу гэд. Тийм үндслэн дээрээс юу яасан? Шаардлага хургуулсан. Тэгээд энэ эрүүл мэндийн яамны дэргэдэх эрдэмтэн докторын нэрс одоо хүртэл тодорхойгүй. Одоо 6-7 сар болж. Хэвлэл мэдээллүүдээр бол юу мэдээлж байгаа вэ гэвэл одоо хэдэн хүн тариулсан, нэгдүгээр тунгаа хэдэн хүн тариулсан, мөн бас одоо бүрэн 2 тун тариулсан мэдээлэл бол байгаа. Гэхдээ сөрөг нөлөөний бол нас баралтын мэдээлэл бол байхгүй байгаа. Одоо жишээ нь би өөрөө Европт амьдарч байсан. Тэнд бол мэдээлэл нь илүү нээлттэй байгаа. Тий. Ер нь мэдээж яг юу яаж юм л та. Бид нарт ингээд нөгөө яг энэ вакцинжуулалтын үед би харамсаж байгаа. Манай хэвлэл мэдээлэл болно тийм ээ. Дөрвс засгал маань ард түмний төлөө ажиллах хэрэгтэй. Нэгэн ч бидний дуу хоолой гаргаагүй. За бид нар нөгөө ардсан орно гэж дахиад хоёлаа орё тийм ээ. Эхлээд засгийн газрын ерөнхий сайд мэдээлэхдээ 4 вакцин ирнэ. Ард түмэн та сонгоно гэсэн. Би одоо хүртэл сонголтоо хийж чадахгүй байгаа шүү дээ. Би вакцинд хамрагдаагүй байгаа. Миний сонголт бол Спутник байгаа. Тэгэхээр надад одоо хүртэл хүрэлцэхгүй байна. Нэг удаа бид нар нэг Спутник тариулах хүмүүс юу байна гэд сонголттой хүмүүс юу байна гэж бид хэд бас манай ээжүүдийн нэг юу яасан? Судалгаа хийсэн. Ерөөсөө нэг 3 хот руу 2 оператор ажиллуулахад бид 5,000 гаруй хүмүүсийн нэрсийг авсан. Хот хөдөө нэлсэн. Тэгээ бид нар Оросын элчинд бичиг өгөөд тэгээд тэр бичгийнхаа дагуу бас нэг дуу хоолойгоо хүргээл засгийн газар руу хүргээл эрүүл мэндийн яам руу хүргээл Оросын элчингээс бас 2 орны тийм ээ засгийн газрын хэлцээрийн дагуу бид бол нийлүүлж байгаа. Цаашдаа нийлүүлэхэд бэлэн байна гэсэн бичиг хэлсэн. Тэгэл явсан чинь 65 наснаас дээш хүмүүс бол Спутникт хамрагдана л гэж байгаа юм. За дараа нь дахиад нэг ингээл дуу хоолойгоо гаргаад тэгмээр байж тэгэл явсан чинь 2 өдөр хийж байгаа. Тэгэл 3 дахь өдөр дээр нь оочлол хийж байжсэн чинь тэгэл дахиад би хамрагдаж чадаагүй. Тасалдсан. Дээр шийдвэр басан зогсоолаа гэл. Тэгээ өнөөдөр хүртэл нэгдүгээр дундаа хамрагдаж чадахгүй. Сайн ингээд бас насны хязгааргуу яаж ин гээл тэгсэн би манай хаан улд үргийнх л да хаан улд үргийн тэр юун дээр вакцинжуулалтын цэг дээр ноцсон чинь та нэгдүгээр тун явагдахгүй байгаа. Хоёрдугаар тун явж байгаа Спутник хийгээд ингээд сонголтоо. Хийлгэж чадахгүй сонголт. Тэгэхээр таны байр суурь бол та вакцинжуулалтын эсрэг биш харин Спутник вакциныг хийлгүүлмээр байгаа. Одоо нөгөө бид заавал би бол эсрэг үсгэж байхгүй. Гэхдээ хүн чинь бас нөгөө ирж байгаа нөгөө вакцин байна шүү дээ. 4 вакцин хэллээ шүү дээ бид нар. Тэрний дотроос одоо судалж шүү дээ би. Монгол хүний бие физиологт тийм ээ. Яг надад одоо яг тариулаа гэхэд одоо бүр аргаа ядсан асуудал байхгүй. Аргаа ядсан асуудал гэж би хэлж шүү дээ. Хятад вакцин болохоор би 3-4 удаа хагалгаанд орсон хүн байгаа байхгүй. Тэгээд даралт өндөртэй, сахартай. Тэгээд Pfizer гэдэг вакцин бас сайн вакцин гэж байгаа. Гэхдээ миний сонголт бол Спутник байгаа. Энийг би бол эсэргүүцэж байгаа вакцинуудыг. Гэхдээ би хүнд нэг бас ингээл маш их одоо мэдээлэл тийм ээ. Вакцинта та яг удаагараад хамрагдахгүй бол аюул танд ирнэ. Энэ 11 цагийн мэдээгээр вакцинд хамрагдаагүй хүмүүсээс болоод тархалт идэвхжээж байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсээс болоод нас баралт ингэж ингээд. Ингээд тахлаар чинь хүн чинь бас нэг юмыг бас бодоод за Спутникийг сонгоцсон байсан. Тэгсэн мөртлөө ганцхан би зөндөө олон хүмүүс Спутникийг өнөөдөр хүртэл хүлээж байна. Хөдөө орон нутгтч байна, хотын төвдөж байна, тийм ээ? Вакцинд хамрагдаагүй иргэд бас байна. Миний эргэлзэж байгаа юм бол вакцин өөрөө туршигдаж дуусаагүй байхад
тийм ээ. Бүр засгийн газар маань бодлоготой байсан бол тийм ээ бид нар энийг цар тахлыг яаж даван туулах вэ? Ямар вакцинуудыг авчиж ард иргэдэд яах вэ? Хамруулах уу гэдэг дээрээ бүр судлаад гаргаад ард түмнээсээ санал аваад одоо нөгөө даралт ихтэй хүмүүсээ нэг талд нь өрхийн имлэгээр бүр ингээд ажил хийгээд бүр ажил болгоод за залуучууд нь яхаа инхийн тэгээд ард түмэн та нар өөртөө сонгоо гэд нөгөө оруулж ирж байгаа 4 вакцины тайлбарын сөрөг эрг нь бүр ингээд хичээл шиг ингэх боломжтой шүү дээ. Бүр энэ их мөнгө зараад байгаа. Тэгсэн мэтлээ ийм тайлбарыг хүрхгүй мэдээлэл гэдэг юм хязгаарлалтаа сайн яг одоо таагаа. Мэдээний урсгалгаад нэвтрүүлэх хүртэл гартаа дандаа та Синопарм сайн дууссан. Орос одоо баг муу гэл ингээл бөөйн болоод тэгээл ингээл нэг л юмыг сурталчлаад байгаа нь өөрөө аюул дагуулсан байхгүй юу? Тий, ер нь дархлаажуулалтын хуулийн дээр бас заасан байгаа. Хэрвээ иргэн та альва нэг вакцины хийлүүлж байгаа юм бол хийлүүлэхээс өмнө та одоо бүрэн мэдээлэл шаардах эрэхтэй. Тэр эрэхээ харин иргэн идэлхээ өөрөө шийдвэрлэж байгаа. Тэгээд яг энэ бүрэн мэдээлэл авж байгаа хүмүүс байгаа юм байхгүй. Бидэд ямар ч бүрэн мэдээлэл авах боломж байхгүй байлаа шүү дээ. Сая хэдэн сард мэдээний урсгалгаад тусгай контент яваад сэтгүүлчтэй би гомдож байгаа. Ялангуяа ТВ-ст би Батбилэгт гомдож байгаа. Хичнээн сайхан шудраг дуу хоолой гаргаж ирсэн залуу. Тэр чинь ингээл ирээл тийм ээ ингээл бүр цаанаас ингээд яагаад ийм байгаад байгаа юм. Тэнцвэртэй байдлыг манай сэтгүүлчд бол хангах чадаагүй. Мэдээж сэтгүүлчд бас нэг хоолтой унттайгаа ч юм уу тийм ээ байхын тулд нэг одоо манайхан дээрээс гэж ярьдэн шүү дээ. Засгийн газар бодлого хэрэгжүүлж болно. Засгийн газар өөрөө ард түмэнтэйг нэг Монгол улсын үндсэн хуулийн 3-1 дээр засгийн газрын бүр хийх мэдэл ард түмний гарт ингээд заасан байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө үндсэн хуулиа зөрчөөд байгаа байхгүй юу? Бид ингээд сайн юм тариулмаар байна. Судалж агаад бүр сайн мэдээлэл, сар мэдээллийг нь авчаад өөрийнхөө би аргажнаас би одоо өөртөө тааруулах гэдэг шүү. Тааруулж Спутникийг сонгосон байна да. Бүр аргаа ятаа сүултээ. Надад тэр вакцины тариулах шаардах байхгүй. Гэхдээ бүр ингээд нөгөө тарих талаа угаагаад ингээд та яг одоо тариулахгүй бол маргааш таны хүүхдүүд нь та яг одоо ингээл ихлаар чинь хүн чинь нэг юм хайгаад эхэлдэг юм байна. Үгүй тэр чинь нэг ёсны юу одоо тарих угаалт явагдаж байгаа хүмүүсийг бас айдас хүч төрүүлж өгж байгаа. Тий. Яа за ер нь энэ яг зөв байна л да үзэл бодол нэг байна. Ер нь энэ COVID-19 гэдэг бол тийм ээ тусаал тэгэл одоо айгүй сайн үнэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаа дагж байгаа бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага цаанаас тийм ээ яаж ямар горимаар нь яаж эмчилнэ гэсэн тэр стандартыг даах ёстой. Манайд бүх стандарт зөрч би бүх судалгаа хийсэн. Одоо нөгөө вакцин тарьж байгаа газрууд төр очихоор хэдэн минутын шилтэй юм вакцинаа гаргачаад хэд хуваагаад ямар температурт тийм ээ вакцин тарих температур зарчим ерөөсөө байхгүй байл шүү дээ. Ер нь ингээд үсэг тэр вакцины авч ирчээд яг тэр хөргүүрэн байна уу? Хөргүүрөөс гарчаад хэдэн минут хэдэн секунд болж байна. Тэр чинь шууд нэг юм 2 3 хуваагаад хийдэл гэж байгаа шүү тэр чинь. Дараагийн хүн нь хэдэн минут чи тэр одоо 2 минутын зайтай ороод тариулах байсан бол 2 минутаа барьж чадчихэв үгүй юу? Зарчим одоо тэр ямар үйлдэлээр ингээд хийгдэх энэ минер манад Монгол оронд алга. Би одоо ягаад ч юм миний хувь тайлын байлгүй тэр Gardasil гэдэг охтууд тарьж исэн тэр хэсэгчин тарьж исэн вакцин D витамин энтерээс олон юмыг харсан. Учираас маш их анхаарсан. Энэ аюулгүй тэгээд ирсэн ингээд дандаа сурчилж байгаа та яг тэг та инг та маска зүү та гараа угаа гутлаа тэл дандаа нөгөө сурчилгаа яваад хар чинь хүнд ингээд айдас хүйцтэй би болчих юм байна. Айдас хүйцнээс болоод хүн гараад тэнд хамрагдахаас өөр аргагүй болчих юм байна. Гэхдээ тэр чинь ойлгомжтой зүйл баха. Ер нь маркетинг ч юм уу сурчлагаан дээр яадаг хүнд нэг хүрэж байгаа мэдээлэлээ илүү олон удаа хүн нэг сурчлага харах юм бол тэгвэл хоногшдог. Тэгээд яг сүүлийн бараг жил хагас чинь байл өдөр болгон ингээд бөмбөгдөд байгаа. Бүх одоо мэдээллийн сайтууд руу оронгууд нь бас 11 цагаас мэдээлэл гараад тэгэл өдөр тэдэн хүн инглээ. Өдөр шууд 11 цагийн мэдээ харж хахад өнөөдөр тэдэс тэдэн оны 7 хоногийн хугацаатай 3 хоногийн хугацаатай ковидэр өвчөөд нас барсан байна гэл ингээ те тэр өөрөө айдас авчирж байгаа байхгүй юу. Ерөөсөө Монголын ард түмэд маш их айдсыг тэр 11 цагийн мэдээ айдас авчирсан. Мэдээний урсгалаар орж ирж байсан тэр хүмүүсийн ярьж байгаа айдас авчирсан. Гэтэл би бол тэрнээс айгаагүй. Бусад орнууд ямар шүү байна, яаж энд гадаадд байгаа монголчууд маш их мэдээллийг биднэрт бас өгдөг. Тэгэл одоо энэ юм би хоёр талтаагаар авчих штэ. Засгийн газар бодлого барих хэрэгтэй. Засгийн газрын бодлого нь эцэстээ зөв байх хэрэгтэй байсан юм байна.
Засгийн газрын үндсэн уулийн 3.1 дээр засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заажчихсан байгууллага ард түмнийхээ үгийг сонсох байсан юм байна. Ард түмэн бид нар бас нэг ясаараа бүр зөв явж байсан бол одоо иргэн алтан цэцгийн ардталт хэдэн мянган алтан цэцэг байна те. Би өөрийгөө судалчаад өөрийнхөө биеэрээ судалчаад би тийм вакцины хамралмаар ингэ захиалах өгөх ёстой байсан юм. Бүр нарийн авч явах юм байна. Тийм болцоогийн засгийн газар болгондоо тусах ёстой байсан. Тэгжээж тэр вакцинуудыг оруулж ирэх байсан болов. Нөгөө талаар за яг хуу маш ингэ хүнд нөхцлүүд дэлхийд дээр бий болж байгаа энэ нөхцлүүдээр засгийн газар өөрөө маш зөв бодлогыг барих ёстой байсан. Яагаад ямар бол манайх ийм өөдөм дэлгэр нутагта тий. Бид нар дотооддоо эрүүл сарвал байж исэн. Гэтэл гаднаас нөгөө аваад орж иж байгаа хүмүүсээ бид нар хаана байлгах вэ? Дотооддоо ийм асуудал үүсчил тэр хүмүүсийг хаана байлгах? Энэ том өөдөм дэлгэр нутагт 300 хэдэн сум байна. Бүхэл бүтэн 21 нь аймаг байна. Тийм биз? Тэгвэл хотын төв болсон энэ цэгтээ бол бидний нүүлгэн гаднаас ирж байгаа хүмүүсийг би бүр ингээ хар ухаанаар бодож байгаа байхгүй. Ковид авч ирсэн хүмүүсийг шууд нэг хойрхон аймагт байрлуулчих. Эсвэл бүгд баруун хязгаарлал шууд тийшээ тэрвлэр байрлуулах байсан байхгүй юу? Ковидтэй хүмүүсийг. Тэгээд тэнд нь нэмчлэр хөдөө хээр талд нь сайхан нэмчлээ тэнд айгүй хүчээ тийшээ зөрүүлээд. Энд төвс өрн газраа ингээд хамгаалах жишээ одоо нэг би бүр тэгэж боддог. Жишээлбэл одоо миний хүү гадаадд сурч чаад ковид төрсөн бол би хүүгээ шууд л хөдөө аваачаад байлгах байлаа. За одоо би өөрөө Баян-Улгийн аймгийн хүн байхгүй юу? За би Баян-Улгийн аймгийнх за чи нот ээжийнхээ нутагт очиод бай тийм нөхцөл байдлуудыг хангана. Гэрлүүг оруулахгүй гэж штэ. Энэ хот руу оруулахгүй гэж штэ. Жишээлбэл зүгээр энгийн их хүний бодол. Ковид хүмүүсээ энэ ойрхон Улаанбаатар хотод ойрхон шаал хөдөө нутаг дэвсгэр байхгүй гэх юм биш. Цаагуур чин зөндөө байна. Тэгээд ингэ чи Монгол хүний дархлаа Монгол орны маань одоо газар хөрш шороо тэр ургамал тэр сайхан ургамлыг эцэн тэр малын одоо тийм ээ махаар сүүгээр ингээл сайхан идэгчих боломжтой гэж харж байгаа. Сая би бас баруун хязгаарлалын явд мөн үржигдэрх шин үүрээр өрлөө. Хотын хүмүүс бид нар агаарт гарчин гээд тийм агаартай газар очлоо гэд маск очлоо л доо. Хэдэн зуун мянган хүмүүс явж гин. Цуваа. Бид маск очихд хөдөөнийх нь бидний өөдөөс 2 давхар масктай өгтөж гин. Та нар голомтноос ирсэн гээд. Би эндээс юу харж байгаа нэхэр харамсаж байгаа байхгүй. Тэд нар ингээд сайхан агаарт тэднэрт яах юм. Тэгээ бидний сайхан агаарт очиж ирүүлжин гээд ингээд. Тэгээ ах トゥ угийнхаа гэрт ч орж чадахгүй ирж байгаа байхгүй. Тэр хүмүүс эмзэглэж байгаа болохоор тэгтэл хүний тарих толгоонд юм ийдсэн байна да. Тарих угаалт чи явагдсан байна. Улаанбүсээс Улаанбаатарчууд явлаа гин гут нөгөө манай ах トゥ өнөр одоо 2 давхар маск зүүчгэр гэрт нь яаж орох вэ? Үнэхээр бид нар Улаанбүсээс очиж байгаа нь үнэл юм чинь. Тэгэхээр голын иргэн дээр, толгой нуурынхаа иргэн дээр, алтан зүгс нуурынхаа иргэн дээр, за тэр баруун талын байгаа бүх тэр амралтын голын иргэн дээр манай Улаанбаатарчууд бэлчсэн, сайхан майхна татцсан, хоолундаа хийцэн, сайхан цэвэр агаарт явж байгаад орж иж сайн өнөөдөр ч гэсэн цуваа үргэлжилсээр л байна. Энэ бол асуудал биш. Ингээд сайхан яваад Монгол орно. Харин энэ ковид чинь нэглээр их чинь их боломж олглоо гэж байгаа. Маш их олон хэмжээний манай ард түмэн маань яг цуваа тасрахгүйгээр яваад бүхэл бүтэн Монгол 21 аймгаа тойроо сайхан мөнгө цаст оргилуудаа тойроо сайхан гол нуурын өргөн дээр сайхан амраад ирж байна. Энэ бас Монгол орноо таних тийм ээ сайхан үлсэнд газруудаар таних агаар усандаа явах нь чухал юм байна гэдгийг бас нэг талаараа ойлгуулад байна уу гэдэг чинь бас бодоод байгаа шүү дээ. Их сайн эргээр бодоод сайхан Монгол орн тэр болгон урд нь ажил заа тэгэл нутагтаа очихгүй тий ингээд байг тэгвэл энэ харин маш сайхан боломж олгож байна. Ковид бол нэг асуудалтай нэг юм биш гэдэг бол нэг малчин натаа тааралдаад машин зогсоогоод өө та нар хаанаас явж яана гэж тэгж байна. Улаанбаатар өө та нар өвчнөөс зугтаасан уу гэл тэр ах тэгж юм л те. Тэгэл одоо зугтаасан гэж хэлэх бас зугтаагаа үүч хэлэх аюу гэсэн гайгүйтэй гэдэг. Та нар яаж ийн гэсэн чи өө манайд бид нар тийм байхгүй штэ гэд. Хөдөөний нэг сайхан өндөөгүй хүмүүс байж гин. Тэгээ зарим сүү цагаан идэ таргаа бариад авчираад хотынхантай өгөөд айгүй сайхан ийм нэг талаараа нэг юм байдлууд бас харагдсан. Тий. Зөв. Ковидын тухай би бас нэг статистик дурдвал зүгээр зөв гэж бодож байна. За энэ бол юуны Монголын үндэсний статистикийн хорооны одоо мэдээлэлээс сүүлийн 10 жилд бол Монголд жил болгон 16 мянган хүн өвчнөөс болж нас бардаг. Жил болгон 16 мянган хүн. Тэгээд тэрний гол өвчин юм гэвэл зүрх судасны тогтолцооны өвчнөөс жил бүр ер нь 5.2 5200 нас бардаг. Амьсгалын тогтолцооны өвчнөөс 600 хүн, бусад өвчнөөс бол 10,100 хүн өвчлөдөг. Тэгэхээр жил болгон яг энэ үндэсний статистикийн хорооны мэдээллийн дагуу жил болгон барах цагаар дунджаар 16,000 хүн
нас бардаг. Ковидор нас барсан хүний тоог өнөөдрийн тоог авч үзэх юм бол за хэлээ. За өнөөдрийн байдлаар бол ковидын нас барсан хүмүүсийн тоо 782 болж байна. Тэгээд 782-ыг 16 мянгаар хуваах юм бол за 5% юм байна. Харамсалтай. Манай ерөнхийлөгч гарч ирчээд Монгол улсын баялаг бол Монгол хүн та өөрөө юм а гэсэн. Хэцүү шттэ. Монголчууд өөрсдөө эрүүл сарвал ухаантай байж Монгол орноо цаашаа хөгжүүлж явах хөв тайлбартай хүмүүс бид байгаа. Бидний хөхөөгүүд бол бидэнд ийм сайхан газар нутаг, ийм сайхан одоо баялагийг үлдээсэн хөхөөгүүд маань. Тэгвэл тэрийг бид нэр цаашаа залгамжлаад аваа явах хүмүүс бол та нар. Одоо ирээдүйн хүүхдүүд. Тэр энэгээ бид нар хэдэн үеэр л үлдээж явах хэрэгтэй юм байхгүй юу? Гэтэл дэлхий дээр гарч иж байгаа энэ цар тахалтай ямар нэгэн янз бүрийн өвчнүүдийг бол бид нар даван туулах хэрэгтэй. Даван туулахад бас бидэнд бол хөхөөгдийн ухаан, хөхөөгдийн сургаж үлдээсэн тэр сургаалыг бас судалж явах хэрэгтэй. Ер нь бол Монгол хүнийг бол би хэрваргийн юмд нэг нугарчихгүй гэж харддаг штэ. Ягаад гэвэл их ч одоо хүртэл вакцина хийлгээгүй байна. Миний эргэн тойронд бол нэлээд олон хүмүүс байгаа. Юу тариулаагүй гэж хэлж байгаа юм тийм. Зөндөө байгаа. Бид бол ихчийн хувьд бол нэгэнт одоо бүр өдөр болгон сурталчлаад өдөр болгон тэгээд ахлаа чи одоо тэгээд нөгөө айгаад нөгөө Спутникийг сонгочоод явж байгаа байхгүй. Би тариулахгүй байсан ч болно. Яагаад би тариулахгүй гэсэн бол бас шалтгаан гарсан шүү дээ. Манай ажлын газрын хажуудлын нэг страмд орсон чи 2 тундаа хамрагдаагүй хүнд үйлчлэхгүйгээд хаалган тэр наацсан байсан. Тэгээд ер нь бол хөдөө гадаа явхад 2 тундаа хамрагдахгүй бол явж болохгүй юм байна гэд яриад ихсэн шүү дээ. Гэтэ би засгийн газраас нэгсэн яг тийм тогтоолоо гаргасан. Бидэнд бол тийм тогтоол одоо хүртэл гараагүй байгаа. Нөгөө талаас бол сайн дэр үндэстэн тэр. Тэгээд Улаанбаатар дэлгүүргээд орсон шүү дээ бид нар. Тэгсэн чи оруулаагүй шүү дээ. Бид нар багаараа явж орсон байхгүй. 2 тонн дээрээс ирсэн шийдвэргээд. Тэгэл ингээл олон юм байгаа байхгүй 2 тонн гэрэмэрээгээд. Тийм болохоор зэрэг хүн чинь бас нэг агартаа гарах гээл эсвэл нэг дэлгүүр хошоо орж нэг 5 кг гурлаа авахын тулд зайлшгүй тэрэнд нөгөө шахалтын дагуу тариулах бол шаардж байгаа. Тэр үед л би тэр сонголтыг хийсэн байсан. Бас Гибралтар улс бол 99% одоо бүрэн вакцинжуулалттай байгаа улс байгаа. Тэгээд нэг сонирхолтой фактуудыг бас дурдъя гэж бодож байна. Одоо 7 сарын 22-нд бол 22 шинэ тохиолдол байсан. 22 тохиолдлоос 16 нь бүрэн тариулсан, 6 нь тариулаагүй. 7 сарын 23-нд бол 21 тохиолдол байсан. Тэгээд 12 нь бол бүрэн тариулсан, 9 нь ерөөсөө огт тариулаагүй. Тэгээд 7 сарын 24-нд бол 24 шинэ тохиолдол байсан. Тэгээд 14 нь бүрэн тариулсан, тэгээд 10 тариулаагүй. Тэгээд 7 сарын 25-нд бол 18 шинэ тохиолдол байсан, 10 нь бүрэн тариулсан, тэгээд 8 нь тариулаагүй. Тэгээд энэ бол Гибралтарын засгийн газрын Twitter хаягаас авсан мэдээлэл шүү. Та бүхэн бас нэг шалгаж болно. Өдөржиний тохиолдлын харангуут нь бүрэн дархлаажуулсан хүмүүсийн тоон илүү дамгаалаад байгаа юм. Одоо шинэ тохиолдлуудаас. За ерөн гэхдээ бид эрүүл сарвал байхын тулд тийм ээ бас хэлсэн шээ тий. Өөрсдөө хамгаалахын тулд улс орноо цаашаа хөгжүүлэхийн тулд ялбаа юмд бол тэнцвэртэй мэдээлэл ч гэсэн тэнцвэртэй авах ёстой. Гэхдээ нөгөө нэг үг байдаг шүү дээ. Хэрэг нөгөө тогруу дурааж байгаа хөлөө хөлдөөлөө гихчээ тийм ээ. Бид манай Монгол орн шиг сайхан дөрвөн улиралтай, Монгол орн шиг сайхан уудам дэлгэр нутагтай орн дэлхий дээр байхгүй штэ. Би тийж бодож байгаа. Сайхан хээр тал дээр очиод морин унаад сайхан ууж юмсгалаа явах сайхан л та. Залуучуудын хувьд болохоор зэрэг сайхан өндөр олон давхар байшин барьчихсан гой гангар хин цэр байх нь бол өөрөө сайхан гэж харагддаг юм шиг үлээ.
хэдэн жилийн өмнө тэгж нэг залуу надтай ярьжсэн. Гэхдээ одоо бол манай залуучууд өөр болцсон байлээ. За яаж өөрчлөж? Таны нүдэнд яаж янзаар гэж? Одоо залуучууд бол энэ Монгол орно их сайхнаар төсөөлдөг. Ялангуяа одоо мөр их сонирхдаг болсон эрхтэй залуучууд. Ер нь мөрөө сонирхож байгаа Монгол эрх хүн гэдэг бол ер нь хамгийн чухлаа гэж их чинь харж байгаа. Тий. Эмэгтэйчүүд маань бас ингээл одоо энэ залуучууд бас их малтаа болсон байна. Сая харсан чинь залуу гэр бүлүүд их сайхан малтаа болоод малаа хариулаа сүү цагаан идэгээ. Энэ бол нөгөө ирээдүйн олон жил амьдрах, олон жил ингэж үе дамжуулж үлдээх ёстой гэдгийг ойлгоцсон байна. Нэгэн хэсэг залуучууд гадаад очиж ажиллах юмсан, гадаадд сурах юмсан, гадаад орн айгүй гоё хөгжилтэй байна, соёлтой байна, хүний эрхийг дээдлж байна. Хичээлдээ явангоо ороо ажиллаа хийдэг энэ эрх нь нээлттэй байна. Ба гэлцэндээ юм байсан тий. Нэр тэгтэл хүний эх орон гэдэг бол хичнээн их үнцээр одддаг юм байна. Би ямар хувь тавилантай юм бэ? Монгол хүн болж төрсөн юм байна штэ гэд миний нэг найз Казахстанаас надад яриад бүр ингээд огшоод үйлээд. Үнэхээр хүний унсан газар уаасан ус гэдэг бол хамгийн чухал юм байна гэж бас ярьж исэн. Их ч нас нэг жоохон тийм одоо нэг том эдэмтэн доктор профессор биш ч гэсэн тийм ээ. Өөрийнхөө цар хэмжээндээ би бас түүх мөх жоохон судлаад уншсан болдгийн. Би тэгээд үсэр манай Монгол бол наагу. Бид нэг өчөөхөө нэг ийм хамрын ханидэрхүү маягийн юмд нэг нураад үхээд хатаад идэх хүмүүс ушаахл гэж бодож байгаа штэ. Тэгээд одоо би хэллээ штэ вакцинжуулж болно. Гэхдээ сонголт өгсөн байх хэвээр ямар вакциныг оруулж ид монголчуудын бие физиологи таарах уу гэдгийг судалсан байх хэвээр засгийн газрын бодлого зөв байсан бол зүгээр нэг Ухаантаас очиод дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэгж ингээл эрүүл мэндийн байгууллага чинь өөрөө одоо тарьж заавар хэрүүлийн байгууллагаар явна гэж байгаа. Тэгэхээр заавар нөгөө хөлт манхан тарьсан шүү дээ. Оёрдонд бид нар бас бичиг хургуулаар шаад одоо хүртэл бид нартай уулзахгүй байгаад байгаа. Тэгээд энэ бидний дунд маш их тийм төрөгдөл байгаад байна. Төрөгдөл байхын хувьд бол байгаа. Таны хэлж байгаагийн дагуу бол хүн юунаас айдаг гэвэл юу мэддэг юмас айдаг. За тэгэхээр бас нэг асуумар байгаа зүйл юу 2-3 сарын өмнө хүүхд баг 2-3 гэхээр баг 4 сарын өмнө хавцаа хүүхдүүдийг одоо вакцинжуул гэдэг мэдээллүүд ингээ мэрсэр гарч эхэлсэн одоо тий насан туршигч одоо зорилтод бүлэг дархлаажуулцглаа тэгээ хүүхдүүд эрсдэл үүсгэж ийн гэд мэдээлэл гарсан. Тэрэн дээр танах яг ээжүүдийн нэгдэл ямар байр суурьтай байгаа юм? Маш хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэвэл би хэллээ шүү дээ нэвтрүүлгийнхээ эхэнд ч гэсэн Gardasil гээд вакцины 2012 онд тийм ээ 8-аас 12 насны 11 мянган охтуудад тийм хүрээнд явагдсан. Тэгээд 8 настай охин ээжийнхээ өрөөс гараагүй. Тэгээд тэр Gardasil гээд вакцины өрөө хин бэ гэвэл ямар вакцин бэ гэвэл тийм ээ уман хүзэний хорт хавраас урьдчилан сэргийлэх гэж байгаа байхгүй. Тэг чи хугацаатай. Насан туршид нь хамгаалж чадахгүй гэж асууд хамгаалж чадахгүй гэж хариулж ирсэн шүү дээ өөртөө. Хамгаалж чадахгүй юм бол яах вэ тэр 8 настай охтуудад 12 настай охтууд хийсэн. Одоо тэр охтууд чи 23 4-тэй байгаа байхгүй юу? Би эрүүл мэндийн яамнаас буюу 12 оны засгийн газрын ерөнхий сайд байжсэн Батболтоос нэхэж ирсэн. Энэ Gardasil вакцины үр дүн нь ямар байна? Хамгаалж чадсан юм уу? Ямар үр дүнтэй юм бэ гэд. Тэгэхэд бас дэлхийн улс орнууд яг тэр вакциныг ингээд хийж байхдаа Украин улсад байсан шний бичлэг төгсөн байхгүй өвтөвтер. Охтуудыг ингээд тариал тэгсэн чинь нэг охиныг тэр вакцинд хамруулсан чинь нэг ариун цэврийн өрөөнд ингээд галзуураад орлоод тэр бичлэгийг авагдаад тэгээ түүнээс болоод тэрийг эсрэгсэж тэгсэн манад орж ирээд 3 дахь тонгийн хийх гэж одоо манай гал үндэстэй холбоо гэх төрийн бас байгууллага тухайн үед байсан. Тэр гал үндэстэй холбооны эмэгтэйчдийн зөвлөлийн дараагаар миний бие ажиллаж байхдаа хөндлөнгийн судлаачтайгаа гал үндэстэй холбооны эмэгтэйчдийн зөвлөлтөөгөө эрүүл мэндийн яамд шууд ороод тэр үед сэтгүүлчд их гоё байж тээ. Бүгдээрээ бидний дааж ороод тэгэл тэр эрүүл мэндийн яамны нөгөө нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүрэн төлөөлөгчтэй халж мэтгэлцээд одоогийн наран гэрэл гээд гарч иж байгаа газрын дараагаас бүсгүй тэр үед нэг мэрэгчлэлтэн байсан. Тэр бүсгүй интернетээ бид нар мэтгэлцээд тэгээ ламбаагаа сайдаж аваад огцроод удуулгаа болоод тэгээд түүх яриад штэ цолмонгоо охиноо тариулж ингэж витамин С шахуулаад сурталчлаад ийм түүхтэй л дээ. Тэгээд энэ ямар байсан бэ гэхлээр би ганц охинтой охин маань их тухайд оюутан охиноо тариулна гэж явж байгаад энийг мэдсэн байхгүй юу. Эхэл хүн болсон хой нөгөө охиноо одоо насан туршид нөгөө хорт авдраас чинь хамгаалах гэдэг нь шүү дээ. Тэгтэл үгүй зөвхөн одоо ингээд цөөхөн тооны захын хорооллуудын захын аймагуудын сэлэн дарахны багнуурын тим аймагуудын хүүхдүүд дээр тарьсан.
тарьж туршилт. Тэр нь туршилт болж харагдаад тэгээд Европ гал үндэстэй холбоо нь гээд манайх Европ байжсэн сүрэн төлөөлөгч төрийн бас байгууллагын одон гэрэл гэдэг эмэгтэй ирээд бид нар хэвлийн байх хурал хийгээл доороо зарлалт тавиал тийм ээ. Тэгээд тэрийг зогсоож исэн. Саяхан эрүүл мэндийн яамны нэг вакцинаас болоод хилцүүлэхээр эрүүл мэндийн яамны 2 3 хүмүүс надад таныг алтанцахгүй. Та чинь Гардасил тгээ үздэй. Түүнээс чинь болоод одоо 40,000 хүн одоо нас барсан гинэ тэр Гардасил. Гэтэл та нар бүх нийтэнд тариулаагүй штэ. Зөвхөн 8-аас 12 насны 11,000 охтуудад тариулсан. Тэгээд тэрэнд бүгд өгсөн юм уу тийм ээ. Тэгвэл над дээр хариуцлага тооцоолаач гэж би шууд хэлсэн. Тэгтэл тэр охтод одоо ингэж 23 настай. Өнгөрсөн үйл бол ТV телевизээр нэг ээж нэг охиноо яг Гардасил тариулаад ийм болцсон гэд орон гэргөө болсон гэд бүр Монгол даяар цацсан шүү дээ. Орон гэргөө болсон тэр. Тэгээ нөгөө өвчлөл нэг чаас охиндоо нөгөө нэг ийм зардал тариулаад одоо ингээ хамаг юм дуусгаж байгаа. Тэгээд охин ингээд саажилтаа болсон, нэрсэлтгүй болсон. Бүр ТV-сээр нэвтрүүлгээр бүр мэдээний тодруулах булангаар оруулаад тэгээд хотод оруулж ирсэн юм байна л да. Тэгээд энэ чинь нэг байр түрээслээд яаж байгаа тийм тусламж гуйсан ард түмнээсээ. Тэгээд ер нь эрүүл мэндийн яам засгийн газараасаа би энэ Гардасил вакцины үр дүн одоо тэр тариулсан охтууд тийм ямар төвшөнд байна тийм ээ гэдгийг л асуугаад байгаа өнөөдөр хүртэл тайлангаа тавихгүй байгаа тахаа. За дараа нь бол 15-аас 17 оны үед бол та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа Сүрээгээ Монгол гэсэн хаяг явагдсан. Дэлхийн эрүүл мэндийн үүсгэл кампани гэдэг нэг кампани тэрийг оруулж ирж ирсэн. Бас ингээд 8,020 хүүхдэр тэр Д витаминыг үнэгүй юм гэдгээрээ манай Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 15 сургуулийн хүүхдүүдээр тэр Д витамины туршилт явагдсан. Үнэгүй юмд нугшгүй хүүхдэд дандаа захын оролын сургуулиуд байгаа байхгүй юу? Захын оролын. Тэгээ бид нар бас л их ч нэг Монголын юу лээ эцгэгчдийн холбоо гэдэг нэг холбоо байгуулад тэгээд тэрний тэр хохирсон хүүхдүүдийн ар гэрийн эцэг эхчүүдтэй нийлж бий болгоод тэгээ бас хугацаанаас өмнө бас янз бүрийн болсон доо. Тэгээд яагаад гэвэл тэнд бас маш их хохирогч хүүхдүүд гарчсан нөгөө. Эхлээд тэр Д витаминыг өгөхөөс өмнө бүх хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээнд оруулсан байдгийг. Тэгээд сургуультайг нь эцэг эхтэйг нь тэр компанид гурвалжсан гэрээ хийсэн байдгийг. Тэгээд таны хүүхд эрүүлгээд тодорхойлцсон байдгийг. Тэгээ хэсэг хугацааны дараа хүүхд нь хөлрөө биеийн тамирын гिचэлдээр хөл гар нь хуураад ингээд хөлрөөд ингээд эсрэгүүт биеийн байдан сулдагдсан. Тийм асуудал гарсан. Бид нар шүүгдсэн. Шүүгтэр бол бидний талд бол анхан шатан дээр гарцсан. Ийм асуудлууд байдаг байхгүй юу? Тийм болохоор энэ вакцины өөрөө хэмбэ? Вакцины яа бидэнд таарах уугүй юу? Яагаад ингээд туршилтыг Монголын ирээдүй болсон хүүхдүүд дээр ингээд туршаад эдгээр тэр 12 оны тэр хүүхдүүд тийм ээ, охтууд тийм ээ, Монгол ирээдүй шүү дээ. Сая 15-аас 17 оны тэр Сүрээгийн Монгол аяны дор хийгдсэн Д витамин чинь бас Монгол ирээдүй шүү дээ. Би ирээдүйг л хамгаалж байна. Миний үзэл бодлол өнөөдөр тийм ээ Монгол хэрэгсэл би Монголдо ирээдүйг өөрөөсөө доош 9 үеийг үлдээхийн тулд би ирээдүйг хамгаалж ийм вакцин гэдэг юмд их эмзэгэлдэг болцсон. Ийм хүн байгаа. Таны ярьж байгаа зүйл дээр бас үндэслэл бол байгаа. Ер нь шинжлэх ухаанд ч ер нь асуулт асуух нээлттэй орчин байх ёстой. Саяхан Johnson & Johnson's компани нарны тоснууд Америкийн сүлжээ дэлгүүр болон эмийн сангуудаас татаж авсан. Яагаад гэвэл тэр нарны хамгаалтын тосон дээр нь бензин гээд хор давтар үүсгэх бодис илэрсэн. Тэгэхээр нарны тосчин бодоход бол вакцинтай харьцуулах юм бол илүү энгийн бүтээгдэхүүн мөн бас том дэлхийн эмийн үйлдвэрүүд бол өмнө ч гэсэн зарим одоо эмийн бүтээгдэхүүндээ эмүүдээ татан буулгаж аваад бас нөхөн төлбөр олгож исэн Америкт бол жишээ нь яагаад гэвэл тэр нь одоо сүрэг нөлөөтэй гаж үүсгэж исэн болохоор. Ер нь бид нар бол дэлхийн улс орнуудыг тийм ээ хүн ардаа яаж хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг тийм ээ яаж хамгаалж яах гэдгийг л бол харж л байдаг л да. Ер нь тэгээд хараад байхад зарим улс орнууд бол маш их хүнийхээ эрүүл мэнд аюулгүй байдал, улс орныхоо аюулгүй байдалд их сайн анхаарч явж байгаа орн зөндөл байгаа. Би өөрийнхөө Монгол орны хувьд гэсэн одоо сүүлийн жилүүдэд яригдаад байгаа хүнсний аюулгүй байдал гэж маш их том юм явагдаж байгаа. За хүнсний аюулгүй байдал гэхээсээ илүү бид нар энэ гэнт одоо дэлхийд дээр цочигдож гарчиж байгаа энэ өвчнүүдээс бид нар яаж хамгаалах вэ гэдэг нэг өвгдийн маань үлдээсэн тийм ээ ухтаж мэж тосож биж тисэж гарах гэдэг юмыг л бид нар аль бужаа манайх нь одоо бэлтцсэн байх хэрэгтэй байхгүй. Яагаад өвгд маань тэрийг үлдээсэн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ
хүн бүхэн одоо ер нь өөрийгөө сайн мэдэх хэрэгтэй, өрөөлийг сайн хамгаалах хэрэгтэй. Би энэ вакцины эсрүүцээ гарч иж байхдаа та өөртөө эзэн бол дараа нь өрх гэртээ эзэн бол гэж. Хүмүүс намайг хятад вакциныг ингээд эсрүүцсэн чинь би баг сар гаруй дарамтанд байсан. Гэтэ би айгаагүй. Автобусын суугаа явж исэн чинь нэг өвгөн уцтаад чам руу одоо ингээд над байгаа л та 100 дахин ч гинэ хэдэн дахин тэр хятад вакцины авч амрууч шахаж ална чи яагаад энэ хятад вакциныг эсрүүцсэн байгаа хөгшин настай хүмүүс эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс би тэгээд өгөөдөө сүүлдээ хүн чинь бас бүр нэр автобусны буудлыг зогсож байгаа болов уу хараад идэх юм билээ шүү. Гэхдээ яг уу тариул тарьжлыг үзье. Тэр хүний би баталгаагаа өгч гэж хэлнэ. Гэж би эсэргүүцсэн. Ер нь ихтэй энэ бид өөртөө эзэн болно гэдэг чинь өрх гэр бүртээ эзэн болно гэж чинь улс орондоо л бид нар улс орноо цаашаа хамгаалж байна. Улс орондоо тийм ээ эзэн болно ирээдүйг үлдэн гэсэн үг шүү дээ. Бидний ирээдүй болсон үр хөвгтөл бид нар хамгаалж үлдэвэл та бидний үлдэв. Өөрөөсөө доошоо миний дүү 9 үе үлдэхийн тулд бид нар хүн ардынхаа аюулгүй байдал маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ бол бодлогын хэмжээнд байх хэрэгтэй. Тухайн улс орны бодлого бас нарийн төв байх хэрэгтэй. Хар харцны бодлого ч гэдэг ч юм уу тийм ээ тийм байх хэрэгтэй. Манай улс орны бодлого бол ер нь байдаг байх л та. Бид нар ямар улс төрчид биш бид нар жирийн эгэл жирийн ээжүүд юм чинь. Улс орны бодлого маань ер нь нэг сайхан байсан бол бид нар өнөөдөр та Викторинд ингээд яриа суух уу. Эгэл жирийн одоо миний би тийм ээ тэр яамтаага жил болгон мэтгэлцэл гаднаас оруулж исэн эм тариатай мэтгэлцээд явах уу. Миний бүр нэг одоо ингээл тэр 2 би сая дурдсан 2 вакцин тийм ээ 2 вакцинаас ингээл яваад бүх юмыг үзэж мэдсэнийхээ хувьд бол энэ вакцинуудыг эхлээд бид нар бас сайн муугийн ялах өөрийн гэсэн том тийм лабораторитой байх хэрэгтэй. Гэтэл манай тийм байхгүй байгаа. Япон руу нэг шинжилгээнүүд явуулсан шүү дээ. Ямар одоо коронагийн вариант нэгэд. Тэгээ явуулсан гэх тэр онон сангийнхан тийм онон сангийн хэлээд байна уу? Мэдгүй ямар ч гэсэн юу мэдээлэлээр бол тэгээ мэдээлэлээр тэр онон сангийнхаа явуулсан чинь тэгээд нэг дархлаа тогтоогүй юм байна гэсэн гэдэг би зөвхөн нөгөө Facebook Twitter орчноос аваад албан ёсны бол би нэг албан ёсны юмыг л ярих дуртай. Тэгээд онон сангийн тэр юунд гэхдээ нэг 11 цагийн мэдээлэлээр онон сангийн тэр мэдээлэл худлаа гэд улан баяр шууд хэлж илээ штэ. Эрүүл мэндийн яам нугарч тэр мэдээгээр би замдаа явж байхдаа харсан. Тэгэхээр энэ л өөрөө биднэрт хэрэгэлцтэй байгаа байхгүй юу? Би яагаад засгийн газар улс орныг удирж байгаа хүмүүс гэж яриад байна гэхэлэр эгэл жирийн бид нар ингэж байх биш тэд нар зөв бодлоготой бүр ингээд зөв юмээс нь ингээд судлаад ингээд улс үндэстнийхаа язгуур эрх ашигын төлөө тогтвортой байлгах тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тогтвортой байлгах дараа манай удирдагч нар л зөв бодолтой, зөв судалгаатай, зөв мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо эндээс ингээд шууд ингээд хэлэхэд бол саяны тэр 11 цагийн мэдээнүүд усын онцгой хүмүүс, нийслэлийн онцгой хүмүүс, аймаг сүмийн онцгой хүмүүс, тийм ээ сүм багийн онцгой хүмүүс гэ баахан л онцгой хүмүүс. Шийдвэр нь 10 хэдэн янзын өөр гадаг. 1 цагийн дараа дахиад нэг өөр 2 цагийн дараа. Энэ өөрөө юу харуулж байгааг би ингээ харамссан. Энэ хүмүүс судалгаа байхгүй. Энэ хүмүүс ингээд улс оронд нь аюул ирэхэд тийм ээ бид яаж аюулыг сөрөх вэ? Яаж энэ аюулыг хамгаалах вэ гэдгээ судалж гисэн, мэдчихсэн, мэдлэгтэй, чадвартай ийм хүмүүс л улс орныг удирдахгүй бол ийм байдалд орд юм байна гэдгийг л их чинь одоо харж штт. Яг энэ дэр шууд харагдчихна. Ганц миний бие биш ч гэсэн бүх хүмүүс эгэл жирийн ард түмэн бол харж байна. Эгэл жирийн ард түмэн бол маш ухаантай байна штт. Наа чинь ямар хөдөөний ах トゥ өнөр маань ч гэсэн тийм ээ хэдийгээр нөгөө голомтны улаан процесс орж ирлээ гэж байгаа мөртлөөс ямар танд сайнтай мөрөн дээр моцгол дээр машин дээр айраг цагаан идэгээ бариад хотынхантай өгье гэдэг ингээд нинжин сэтгэл гаргаад ирж штт. Ард түмэн ингээд ард түмэн бие бинийгээ хайрлаад ингээд цэвэр агаарт нь ирсэн дэр нь аятайхан болгоод явуулъя. За ингээд ийм ард түмнээсээ ийм 7 дорой үзэл бодолтой ч гэдэг юм уу тийм ээ. Би одоо ингээд яриул ингээд юм авгаа ингээд ус төрлөө орлоо гэж яж магадгүй. Гэтэ яг өөрөө ирэхгүй одоо битэрийн яриа хөндөгдөж байгаа учраас би энийг ярихаас өөр аргагүй. Тэгээд засгийн газарт би 2-3 удаа бичих гэсэн нэг ч хариу ирээгүй. Эрүүл мэндийн яамд бүр асаагаар дамжуулаад, асаагийн нэвтрүүлгээр дамжуулаад хүртэл энэ асуултуудыг асуугаад өгсөн, асууж өгч чадаагүй. Өөрөөс нь асуусан чинь таны асуултанд хариулж чадах хүн байхгүй байна гэсэн. Тэн дээр ямар хамгийн гол би нэг заавалчгүй хүүхдүүд өөрөө хэлж байна. Хүүхдүүд дээр вакцины туршилт орох гэдэг байна. Заавал бид нар яаран сандрын хүүхдүүдэд вакцинд хамруулах нь зөв юм уу ингээд санал аваач эцэг эхчүүдээсээ. Бид хүүхдүүдэд вакцинд хамруулахын тулд эхлээд бид нар манад эрдэмтэн, доктор, профессор ангаах ухааны чиглэлийн маш олон хүмүүс байдаг юм байна. Энэ хүмүүстэй уулзалт хийгээд одоо амьдралын мөчлөг багтаа хулган дээр бид нар туршилт хийгээд тэр туршилтыг хийж явах зүйл дэлхий дээр хүүхдийн вакцин гэдээ гарах юм байна.
Тэгээд ингээд туршиж байгаа. Тэгээд бидний туршилт яв монголчууд нэг удаа туршилт хийчихэл та манай Монгол эрдэмтэн доктор туршилтаа хийг. Эрдэмтэн докторуудын туршилтанд гарч ирэх дэлхий дээр хүүхдийн вакцин ингээд гараад ирэх юм бол бид бас ингэе. Хүүхдүүдээ ээжүүд бид нар хамгаалъя. Гэт ингээд урайлга гаргасан байгаа манай байгууллагаас. Тэгээ тэр бичгийг бас тэр асаагаар дамжуулаад явуулсан. Таны энэ тавьсан асуултуудад бол харамсалтай нь хариулах хүн олдохгүй байлаа гэж асын өөрөөр албан ёсоор надад хэлсэн. Ингээл бүр тал бүрээсэн үзээд тал бүрээс нь яваад энэ манай Монгол ээжүүдийн нэгдэл. За хүний эрхийн талаас нь ярих юм бол ерөөсө хүний эрхээрээсээ яригдахгүй байгаа. Манай хүний эрхийн үндэсний комиссоос засгийн газар руугаа бас зөвлөмж хөргүүлсэн гэж бид нартай ярьсан. Өнөөдөр тэр зөвлөмжийн дагуу тэр хүний эрхийн хорооныхаа зөвлөмжийг засгийн газар нь хэр хүлээж аваад хэр хилцэж ярилцж байгаа нь бас тодорхойгүй байгаад байна. Тэгэл нэг л хүмүүс нөгөө ковидоос айгаад айцтай гэр орноосоо гарахгүй гарч байгаа мэдээлэл дандаа та яг одоо яаралдаа гарч вакцин тамар та яг гаднаас орж ирсэн бол гараа угаа маска зүү та гаднаас орж ирсэн бол гутлаа тэл тийг инг гэд хүнийг хязгаарлалцсан болохоор зэрэг тэр бусад байгууллагууд хүний эрхийн талын байгууллагууд өнөөдөр ямар байр суурьгаа яаж илэрхийлээ гэдэг хэвлэл мэдээлэлээр би хэвлэлийн хурал хийх гэд тийм ээ өнөөдөр хүртэл цаг авч чадахгүй байгаа шүү дээ. Усын онцгой өмс зөвшөөрөхгүй байгаа гэд одоо харин ямар байгаагийг би мэдэхгүй байна. За тэгээ хэвлэлийн хурал хийх болохоор чинь айгүй хэцүү. Манай Монгол ээжүүдийн нэгдэл дээр маш олон ээжүүд ирж бид нартэй нэг санаа бодлоос нэг 7 ээж хүрхийн юмтас бас бачимдаад тэгээ одонтой ээжүүд гээд нэг бүлэг үүсгэн байгуулад талбай дээр жагсаал цуглаан хийгээл шууд өссөн зарлангууд нь цагдаа нар ирээл аваад явчихж байгаа жишээтэй. Манайх арчсан орн штэ. Арчсан орны зарчмаар амьдарч чадахгүй байгаа байхгүй юу? Цагдаа тэрийг барих ямар шаардлагатай, төрийн байгууллага барих ямар шаардлагатай. Хүн үзэл бодлоо илэрхийлж болно. Харин дараагаар нь тэр хүмүүсийн үзэл бодлыг илэрхийлсний дараа цагдаа дуудаад мэдүүлэг авч болно. Бид нар өөрсдөө очиод мэдүүлэг өгнө. Бидний их зөрчиж байгаа учраас бид нар ийм хийлээ шүүгээд өөрсдөө очиод тэр цагдаад мэдүүлэг өгөх ёстой байхгүй юу? Зарчим нь Монгол орныг яах гэж те бид нар ингээд 90 он тэр арслын тэр арсан орн болж бүртгэгдэж тийм ээ. Өнөөдөр ийм байдалд хүрсэн мэ гэдгийг яг ийм хэцүү хүнд хэцүү үе дээр бид нар ирэх ингээ хүмүүцэн ерөнхий сайд нь ерөнхийлөгч чинь дандаа гарч иж хүний дарангуулж яадаг. Дарангуулсан өнгө айстай үг хэлж яадаг тийм ээ. Энэ юу болохгүй байхгүй. Танаа ээжүүдийн нэгдэл Эрдэмтэд мөн эмч нартай хамтарч ажилладаг уу? За бид бол нөгөө аргаа ядаад нэг Спутникийг би нөгөө сонгоцсон явж байгаа гэдэгтэй адилхан тийм ээ. Эрдэмтэд 90 суржилж байна. Би сая баруун хязгаарлаа явахтаа ч гэсэн тийм ээ. Ер нь энэ вакцины талаар олон эмчнэр хөдөөний эмчнэр ямар байр суурьтай байна, хөдөөний эмчнэр ямар мэдлэгтэй байна гэдэг талаар явж ирлээ. За тэгээ ямар байна та? За би одоо хөдөөний нөгөө нэг тарьж байгаа газарт нь очлоо их чинь. Тэгээд яг удаа ингээл хүмүүс ингээл ямар ч зайгаа вакцин байхгүй, ямар ч хамгаалт байхгүй шуваарлаж дайрч очиод хурдан тэргээ тариулчил мөрөн дээрээ мордол яваад моцсон асуусаад горим гэж байхгүй. Би ягаад нөгөө стандарт горим алдагдаж байгаа нэг түүнээс чи харсан байхгүй. Хөдөө юу байна? Хөдөө барь гэдийн төвтөр. Битүүтэй хэлбэр машинтаа 60-таа яваад очиод гитэн тарьж байгаа. Энэ л асуудал дагуулж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чигүүрийн дагуу манайх багшимжилтын бодлогыг хэрэгжүүлж байгаа бол энийг барих хэрэгтэй байхгүй. За тэгээ хүмүүс эмчнэр нэг ковид тусчихсан хүмүүс байж байна л да. Тэр яаж эмчлэхээ мэдэхгүй байна. Тэгээд нөгөө төрөвчлсэн PCR шинжилгээгээр бол эерэг гарцсан. 24 цагийн PCR шинжилгээгээр сөрөг гарч байгаа. Ийм асуудал бүр зөндөө байна. Тэгээ тэрэндээ бүр дасчихсан байна. Зөв хөдөөгийн малчтар очлоо. Хөдөөгийн малчд бол бид бол хамрагдахгүй бидний одоо энэ сайхан цэвэр агаар сайхан одоо мэдхгүй л гэж байна. Гэтэл тэдний заавал тарих шаардлагатай гэдэг асуудал бас явагдаж байна. Баг сум умаас нь бол ярьж байгаа юм биш үү? Та нар вакцинтай заавал хамрагдах ёстой. Яг тийм эрүүл сайхан агаарт, эрүүл сайхан хоол ундаа идээ сууж байгаа хөдөөний уулын мухарт байгаа малчтад энэ вакцин хэрэгтэй үгүй гэдгийг манай засгийн газар одоо эрдэмт докторд маань судалмаар байна. Тэгээд эрдэмтэн докторд хэллээ би бас нэлээд хэдэн эрдэмтэн докторуудтай бол бид нар бол холбоо тогтоож байгаа. Манай эрдэмтэн докторд маань ч гэсэн одоо үзэл бодлоо илэрхийлэх цаг нь болж байгаа. За эмчнэр маань өнөөдөр цалин бас дахин цалин л гэж байна тийм ээ. Яг уу цалин би эмчнэрийн тэр жагсаан цуглааныг үнэхээр өрөвдөж байгаа. Хөөрхөн эмчс маш хүн тохиолдолж цалин мөнгөний нэмэх ёстой. Гэхдээ эмчнэр өөрсдөө нөгөө тангараг өрчгсөн хүн ардынхаа төлөөгөө тангараг өрчгсөн болохоор тэр вакциныг эсрэг үсэж чадахгүй шүү дээ. Болохгүй бүтэхгүй байна. Тааш тохирохгүй байна гэдэг. Нэг дахиад нэг юм хэлье. Юу хэлэх гээд байна? Энэ вакцин чинь өөрөө
би одоо вакцины тариулах Спутник тариулна гэж байна тийм ээ. Спутник тариулахын тулд тэнд эмчин байж ах хэвээр ороод эмчд үзүүлээд за танд энэ таны даралт хэв юм байна. Таны зүрхний цохилт хэв юм байна. Та харшил таны харшилгүй юм байна. За таны бүх та сахартай байна. Гэтэ сахарын тэдэн хөвтэй юм байна. Танд энэ Спутник таарах юм байна, таарахгүй юм байна гэдэг эмч юу тодорхойлоод мэдэх. Эмчийн зөвлөмжийн дагуу би тэр вакцинаа тариулах хэрэгтэй юм байна шүү дээ. Гэтэл харамстай хөдөө тийм алга. Дэлхийд даяар ер нь алга шүү дээ. Ер нь бол тэр чинь нэг сайн ер нь дурлаа шүү дээ. Дийлэнх үйлдвэрлэгч нараа 2023 онд 3 дугаар юуны клиникийн туршилтын 3 дугаар үеийн дуусна. Тэгээд бас нөгөө нэг яг тийм байгаа тохиолдолд би нөгөө нэг хэрэг тогрог дураа хөлөө хөлдөөх юм монголчууд байж болохгүй маа гэдгийг харж иж байгаа байхгүй. Би үнэхээр бардан байна. Хөдөөгийн хөдөөх тэр хүмүүс ийм сайхан бид нар тэр коуч тийм гэдэг бүр мэдээлэл авцсан. Тэгэхэд тэднийг тарин гэж байгаа нь одоо буруу. Энэ дээр туршилт гэж бас бид нар тэдэргөө туршилт гэдэг үгтэй ярьчихсан байгаа шүү дээ. Маш их аман алдаа гарч байгаа. Манайх нөгөө кодын тухай хууль, кодын тухай бүх юм дандаа алдаатай байсан тийм ээ. За тэгэл одоо энийг бол монгол хүний уужим сайхан ухаанаар зөв үзэл бодлороо хэдүүлээ яасан бол өнөөдөр саяны мэдээллийн дагуу 700 хэдэн тийм ээ. Иргэдээ бид алдаач үгүй ч юу тийм ээ. Хүний амнаас монгол хүний амнаас хүний үнцэн амнасны үнцэн бол агуу юугаарч нөхөдөж болохгүй. Гэр бүл бүтэн байна гэдэг бол хамгийн аз жаргалтай. Тэр хүн ядуу байж болно. Тэр хүн буурай байж болно. Бүтэн гэр бүл байх нь хамгийн чухал. Энэ бол миний эрхэмлдэг зүйл. Би одоо бол 3 ач зээтэй 1 ачтай байж байна л да. Би ач зээ нэртэйгээ бүрэн бүтэн байх нь миний аз жаргал байхгүй юу? Тэр хүн ядуу буурай байж болно. Гэхдээ бид нар бүтэн байх нь чухал байгаа. Энийг бол манай Монгол орны удирдагч нар маань одоо харамсалтай юм болоод байгаа юм л да. Зайлшгүй зүгээр эгэл жирийн ээж хүний, эгэл жирийн эмээ хүний үзэл бодлоор эрхлэхээ заавалчгүй нөгөө Монгол улсын тусгаар тогтнол заавалч Монгол улсын маань удирж байгаа хүмүүсээр орчих гээд байгаа юм. Айгүй хэцүү. Бид нар улс төрийн янзчил, улс үндэстэн хоёроо ялгаж чадахгүй. Улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг яаж цаашаа бүрэн бүтэн авч үлдэхийг гэсэн хэсэг бүлэг тийм юмыг одоо хариуцдаг нэг хэсэг нь байх. Улс төрийгөө яаж цэвэр ариун авч явах вэ гэдгээ тэр улс төрч тэр намынхан л байх хэрэгтэй. Гэтэл Монгол улсын тусгаар тогтнолоо Монгол ардын нам өнөөг нь ирэх байж байгаа. Энэ нь орчхоор нөгөө нам улс үндэстэн хоёрыгоо одоо холж чадхад холион бантыг утгаж яах нэгэд мунхаг би боддгоо штэ. Ирнэ. Хэд их улс төрж байгаа асуудал бол улс үндэстнийг сүрүүлдэг юм байна гэдгийг би харж байгаа. Улс үндэстний 5 тусгаар тогтнол гэж юу юм бэ гэд тий хүмүүс асуугаал тий. Одоо тэгэл одоо оюуны тусгаар тогтнол алдагдчих чинь. Оюуны тусгаар тогтнол гэдэг маань мэдээл нөгөө байхгүйгээс болоод дандаа сүүлийн үед би ингээ бодоод байгаа байхгүй их чинь. Сүүлийн үед дандаа нэг солонгосын сараалын баахан кино үзээд нөгөө хорт хавдрыг ингээд үзчихсэн үзэлээд баахан тэгэл ингээл тийм. Тэгтэл нөгөө улс үндэст нөгөө уламжил яриасаа мартагдсан байгаа байхгүй. Соёлын сайдын сая тавьж байгаа асуудал гэж цахим орч минь. Үнэхээр гутарч гомдох, гомхрох, гансрах асуудал маш их гарч байна. Зөв үзэл бодолтой, зөв санаатай Монголын ард түмэн нэгдээсэ гэдгийг би бас хүсэж байгаа. Би өөрөөсөө доошоо 9 үе буюу би ач зээгээ бас ирээдүйдээ сайхан амьдраасаа гэдгийг бас хүсэж яваа ихгүйний хувьд. Надад тохиолдож байгаа олон зүйл байгаа. Ямар ч байсан би өглөө гэрээсээ гарахтаа ороо гэртээ орж ивэл би ямар ч байсан гэртээ амьд орж ийн гэж. Өөдөхгүй маргааш үл би дахиад энэ сайн сайхны төлөө тэмцэж явж байна. Гэхдээ би энэ хүрээ явахдаа би Монгол улсынхаа засгийн газрыг тийм ээ Монголын хүн ардынхаа төлөө нэг удаа ч гэсэн ард түмнээсээ тийм ээ гарч ирээд хэдүүлээ одоо яах вэ? Цаашаа тэр 3 дахь түнгийг өргөжлүүлэх үү? Өөр хүүхдээ вакцинд хамруулах уугүй юу гэд тийм ээ. Монгол хүн өөрөө монгол хүний баялаг юм аа гэд ерөнхийлөгч маань өөрөө амаараа тунхлагцсан бол баялаг болж байгаа хүн ардтайгаа нэг ирээд нэг уулзаад юм уу? Цэнгэр дэлгэцээр биднээс нэг тийм ээ санал аваад яагаад удаа дараа эсэргүүцээд байгаа юм бэ гэд энэ Монгол ээждийн нэгдэл бид нар одоо хөрс сүхийг Монгол ардын намын дарга байхаас нэхлээд өнөөдрийг хүртэл бид нар 20-30 бичиг өгч байгаа нэг ч хэрэг байхгүй. Тий. Таны хэлж байгаа юмыг ойлгож байна. Мөн бас хүн болгон одоо ажигласан засгийн газар маань одоо ковидгүй 100 гэд уриалсан. Одоо хүн болгон одоо вакцинжуулах юм бол тэгвэл одоо ковидгүй 100 байна гэдэг. Хүмүүс бас иргэд бас яг тэр аяныг сонсоод тэр аяны урайнд ор ингээ вакцинжуулсан ихтэй яг юу болсныг хүн болгон одоо мэдж байгаа. Энэ зун. Би нөгөө нэг аюу бас нэг ингээд эмзэглээд заримдаа ч бүр ингээд
сонирн байдал байгаад байгаа байхгүй. Вакцин тариулаагүй хүмүүс л нас барж байгаа гэдэг. Та яг одоо вакцин манай тэр эрүүл мэндийн яамны ууган баяр маа тэгдэг шүү дээ. Яагаад вакцин тариулаагүй хүмүүс нас барж ингэж тэр хүний амнаас гараад байгаа нь өөрөө асуудал дагуулж байгаа. Гэвтэл миний хойр татны миний ах トゥ, миний найз нөхөд 2 дахь тундаа 1 дахь тундаа хамрагдаад тэгээд эндээд л байна штэ. Энийг яа сэрэмжлүүлэхгүй байгаа. Тэгвэл вакцинд хамрагдсан хүмүүс нөгөө ковид туссан ч гэсэн арай жоохон зөөлхөн туснаа арай жоохон хөнгөн туснаа гэж хэлж байгаа. Гэтэл хоёуланд нь хамрагдаад насаарсан байгаа хүмүүсийг эдүү гэх юм. Ганцад хариулт өгч байгаа тэрэн дээр сүр өвчтэй байсан гэж байгаа. Гэтэл би дахиад нэг том бодит жишээ хэлье л да. Нэг эмэгтэй сарын өмнө төрчөөд сарын өмнө гэхдээ 90 сар бол төрсөн 4 дахь хүүхдэн байсан. Тэгэл тухайн үед нөгөө вакцинтай хамрагдахгүй бол нөгөө 50,000 янз бүрийн хүүхдийн мөнгө төгөхгүй гэж шуум тариад эхэллээ. Тэгээ эмэгтэй яадгийн сарын өмнө төрсэн юм чинь өглөө нь очиод вакцинд хамрагдал маргааш өглөө нас барсан. Аав нь охиндоо хэлээд охин нь бол нийтэд цахим орчинд дэлгэсэн шүү дээ. Тэгээ би тэр гэр бүл дээр очсон. Манай ээждийн нийтлэл. Очоод уулсан ажил явдал нь гарсны дараа очсон байхгүй юу? Тэгээ уулзаад охиндоо ярьсан. Ивэдээ сар болсон ихтэй хүүхд тоцорсон байсан. Тэр айл хэцүү байсан. Тэгээд бодоод үзтээ сарын өмнө 90 сар бол төрсөн. Тэгтэл тэр эмэгтэй зүг зүгээс тэр өмнө төрийн албаа хаагч байсан. Ажил хийжсэн. Сүр өвчгүй байсан. Ээж нь хэлсэн, аав нь хэлсэн, нөхөр нь хэлсэн, охин нь хэлсэн. Тэр эмчийнхэн тэр үзээд 90 сар бол төрсөн гэсэн тэр карт нь бүх юмд байсан. Тэн дээр энэ хүн одоо тархины тийм юутай байсан, сонгохтой байсан ч гэдэм үү, ийм яасан масан гэсэн ямар ч юм байхгүй. 4 дахь хүүхдэн байсан. Сайхан залуу гэр бүл байсан. Энийг юу гэж тайлбарлах вэ? Энийг юу гэж тайлбарлах вэ? Тэр мэтлэнг нь эндж байгаа хүн бүхэн дээр ямар тайлбаруудыг эдгээр өгч чадах юм? Яагаад ил тод болохгүй байгаа даа? Үүнийхээр мэдээлэл өгч бол миний өөр 2 дахь вакцинд хамрагдсан хүмүүс өхгүй баталж гин гэж ихнээсэ. Эрдэнэ бэлэг гэдэг тэр залуу төрийн нарийн бичгийн залуу бид нар тэр шууд хийсэн тэр лаб байгаа л манай Монгол гэж. Баталгаа өг гэсэн баталж гин би баталж нэг ч хүн нас арахгүй гэсэн штэ. Зөндөө хүн насараад байна штэ. Дэлхийд даяар би бас тарилгыг тэгээд нас орсон хүмүүсийн тохиолдлуудыг бол мэдж байгаа. Мөн бас одоо миний орчны таньдаг зарим хүмүүс яасан бэ гэвэл эхний тунгаа хийлгүүлснийхэн дараа миокардитис буюу зүрхэн дэлсэлж эхлээд бачимдах янз бүрийн зовёроод үсээ тэгээд 2 дахь тунгаа хийлгүүлэх хүмүүс бол би мэднэ. Тий. Ер нь бол 2 дахь тунгаас ингээд удаашилтай байж байгаа шүү дээ. Ягаад гэвэл одоо дахиад яг бүр баттай хэлж байгаа байхгүй бид нар биний төрсөн дээр ч гэсэн тэлсэн дээр ч гэсэн найз нөхдийн хүрээнд ч гэсэн тийм ээ. Ер нь шүүн унтчих захт айгүйх бачуурч байна. Бачуурч босч иж ингэж байгаа. Бачамдаад ирээсэ. Тэгээ 2 дахь тунг хариулахгүй гэсэн үг үнэхээр Монголд ярьсан. Ягаад өнөөдөр 2 дахь тунг гин. Гэхдээ манай мэдээлэлд маш их буруу үнэн бодит мэдээлэл байхгүй байгаа. Ер нь бол. Яагаад гэвэл хүмүүс таада ягаараа тэгэрээ ингэрээд өнөөдөр баг 60 70 хэд өнөөдөр тэр хамраглаа өнөөдөр гэхээр чинь манай монголчуудын нэг сони юм байт юм байна. Хоцорчих үедээ нэрэ тэгжээд өгчих үедээ гэж доолт хариулаад байгаа. Ирээсэ. Нэгдүгээр хүний тархи угаалт гэдэг юм. Монголчууд юмд сайн ч юм уу юм дасахтаа айгу хурдан байт юм байна. Нязаа яри шиг миний нэг танил над руу заа бид нар гэр бүлээрээ тавьчлаа уучлаарай. Чиний хийж байгаа лайвыг тавьж байгаа шаардлагуудыг үзэж байгаа. Гэтэ тариулахаас өөр аргагүй юм байна юм чинь. Одоо хэцүү хүн байдалтай байна шүү дээ. Эндчлээ шүү дээ нэг нь. Тэсэн. Урд нь тэр ямар ч өвчгүй байсан. Урд нь согог өвчтэй хүмүүсийг болохоор яалтчгүй тэр вакцин дээр очиод би дүүгээ явуулсан. Тэгээ дүүгээ явуулсан дүү манай жоохон эрүүл мэнд муутал та. Тэгсэн чинь харин та даралт нь ихсэн юм яг тарих гээд болсон чинь таны даралт их байна. Та даралт мартаа буулчаад ирэх гаргацсан байгаа байхгүй юу? Хүмүүс эндээд элдв янз болоод тэрхээр жоохон анхаарах айдтаа. Гэхдээ цаагаар суулчих юм бол заавалчгүй тавих шаардлагатай гэдэг шаардлагыг тавьж байгаа. Хүүхдүүд дээр бол хизээч тариулж болохгүй гэдэг байр суурин дээрээ байж байна. Яг вакцинд одоо танаа ач зээнэр чинь хамрагдаагүй юм байна. Сургууль сурах боломжгүй юм байна. Цэцэрлэг яалтад явах боломжгүй юм байна гэж тийм мэдээлэл тийм захирамжаа гаргах юм бол би хүүхдүүдээ сургуульд явуулахгүй. 3 зээгээр би сургууль цэцэрлэг яалтад нь явуулахгүй. Яг удаа нэрээ мэддэг. Бид нар заач штт. Юм үсэг уншдаг мэддэг энэ 1-р ангийн хүүхдүүд байгаа. Нэг том зэм нь одоо 6 дахь ангид орно. Асуудал байхгүй шүү дээ. Монгол хүн ухаанаараа амьдрын шүү дээ. Тэгээд одоо сургууль цэцэрлэг яаслынх нь тэр хаалгуудын тэгж боомлох юм бол одоо бид нар явуулахгүй шүү дээ.
Тэг би бас энэ ялгуурлан гадуурхлыг бол ер нь эсэргүүцэж байгаа. Аа. Хүн хэрвээ өөрөө энэ бол сайн дурын шийдвэр болохоор хэрвээ вакцинжуулаагүй бол эрүүл хүнийг ингээд одоо вакцинжуулсан вакцинжлаагүй гэдэг ялгуурлан иргэдээ одоо дунд нь хавцуулж ирсэн агралтуулж ирсэн. Энэ араа монголчуудыг ерөөсөө хоёр хуваачаад байгаа юм. Хөдөө хот гэдэг. Одоо өөр шинэ одоо ялгуурлал гадуурлал ирсэн байгаа. Тийм аа. Тэгээ ерөөсөө хэцүү. Одоо сургууль цэцэрлэгтээ явахгүй бол бас ялгуурлагдчихэв. Нөгөө вакцин тариулсан айлын хүүхдүүд хичээлдээ явах нь анаа. Энэ бол нөгөө хүний эрх хэрэгжүүлэн бас дахиад байхгүй байгаа байхгүй юу? Яагаад энэ ардчилсан нийгэмд ийм байгаад байгаа юм бэ? Өөрөө асуудал дагуулж байна. Хүний эрхийн хороо ажиллахгүй байна. Хүний эрхийн хороо тийж ярих юм бол засгийн газраас авдаг санхүүжилттэй боомлогтой суух биш байхгүй юу? Эд бол засгийн газраас санхүүж авдаг, тийм ээ? Засгаас цалин авч байгаа. Манай хүний эрхийн хороо. Үнэхээр хүн ардынхаа төлөө гэж тэр том хороо байгуулагдсан бол ард түмнийхээ дунд ороод өнөөдөр дуу хоолойгоо гаргаад тариулах нэг нь тариулахгүй нэг нь байна гэдгийг юм л эрхэмлэх ёстой шүү дээ. Тийм байхгүй. Би бүр бачимдаад байгаа байхгүй юу? Бухимдаад байгаа. Заримдаа ерөөсө бүр арайчтай бүр гомдмоор бүр тэр хүрэлсэг гэдэгт хүнтэйг нь ингээд болдог бол ингээд яагаад хүрэлсэг юунаас айсандаа ингээд ард түмтэй уулзахгүй ингээд Монгол ээждийн нэгдлийнхэнтэй уулзахгүй байгаад байгаа юм. Их айгаад байгаа юм бол давхар одоо тэр сонгуулийн үеийн бол ард иргэдтэйгээ уулзсан л да. Сонгуулийн үеэр ард иргэдтэйгээ уулзсан. Тэгтээ бид нартай уулзав. Сонгуулийн үеэр хүртэл бид нар самлаа тавьчихсан. Тэнд нь очиж ойрол чаалаад тэгээд бараагүй. Гэхдээ хинтээ яаж уулзах вэ гэдгийг өөртөө сонгодог юм билэ. Бид бол ялгуурлан гадуурхаж байгаа Монгол ээждийн нэгдэл. Миний хувьд бол улс төрчид бол Монгол улсыг удирдах байгаа хүмүүст ялгуулан гадуурлагдаж байгаа. Яагаад гэвэл эн чинь бүхэл бүтэн нэм том, тийм ээ. Хүн амьд явах баталгаатай өгөө юу гэдгийг асуусан ээж хүн өнөөдөр ялгуулан гадуурлагдаж штэ. Та надад баталгаа өгөөч гэд хүсэлт гаргасныхаа төлөө би ялгуулан гадуурлагдаж штэ. Энийг судлаад хамгийн зөв вакциныг тариач. Бид нар хүүхдүүдтэй вакцин тариулахгүй штэ гэд үзэл бодлоо илэрхийлэгдсэн 7 ээж ялгуулан гадуурлагдаж цагтаад баригдлаа штэ. Ингэх нь өөрөө зөв юм уу? Сайн муу хоёр талтай. Гэхдээ ард түмэн бол ухаантай юм байлээ. Монголын ард түмэн бол харж байгаа. Доорнд одоо хинтээ хаан ч үдэ хаанаас чамаагүй тэр аймагаас ирж байгаа танаа лайвыг үзлээ. Та нартайгаа нэг байгаа шүү. Одоо яана гэсэн хүмүүс хар мянгараа л байж гин. Өнөөдөр би тэднэрт хэлдэг байхгүй. Миний хурд бол бидний хурд Монгол ээждийн хурд бол ерөөсөө ямар засгийн газрын хурд бол биднээс 1000 дахин хол явж байгаа болохоор би дийлж чадахгүй. Харин та өөртөө эзэн бол өрх гэр бүлтэй эзэн бол бид нар нэг Монгол өрх гэр бүл ингээд эзэн болоод үлдчих юм бол цаашаа Монголоо бид нар авч явах боломжтой. Нэг ч гэсэн монгол хүн энэ өвчнөр бити үхээсэй гэж бодож байна. Нэг ч гэсэн монгол хүнийг энэ туршилтанд бүү оруулаасаа л гэж би хүсэж байгаа. Миний эрхэм зорилго бол энэ. Туршилтанд орж болно. Туршилт гэ хэлчихье. Өөртөө туршилт гэ хэлж байгаа шүү дээ. Тэгвэл заавал монголчууд бид нар туршилт хаалгатай юм уу? Биднийг яагаад сонгоод байгаа юм бэ? Бид нар 30 сая юм уу? Бид нар 300 сая юм уу? Тэгтэл тэр бусад хэллээ шүү дээ. Бусад ус орнууд тийм ээ. Вакцинжилтын байдал нь ямар байгаа? Дахиад урдаах юм. Дахиад урд та. Дахиад урдъя. Our world in data гэдэг одоо бидний дэлхийн за энийг бол ер нь хүн болгон өөрөө шалгаад орох бүрэн боломжтой. За дахиад дуртчихъя. Тэгээ өнгөрсөн 5 дахь өдрийн мэдээгээр юм байлаа. Гэхдээ нэх өөрчлөгдөөгүй. За бүрэн тарилга хийсэн хүний тоо улсуудаараа бол Өмнөд Солонгост 13% бүрэн вакцинжуулсан, өөрөлдөл 2 тонн нийлүүлсэн. Японд бол 23%. Нийт хүн амынхаа шүү дээ. Нийт хүн амынхаа. Оросд 16%. Казахстанд 17%. Монголд 60%. Монгол ч одоо дэлхийг тэргүүлнэ гэл те. Бас яасан шүү дээ. Тий, гэхдээ одоо ингээд хөгжлөөрөө дэлхийн хамгийн хөгжилтэй орнуудад ордог Өмнөд Солонгос 13%, Японд 23%,
Орос улс ч өөрөө Sputnik V-гээ вакцин гаргасан. Тэнд хүн амынх нь 16% нь бол бүрэн вакцинжуулалт хамрагдсан байна. Тий. За бас нөгөө эсрүүцээ гарчих бол шалтгаанууд нь би тантаа нөгөө улс орнуудын нөгөө телевизийн гадаад мэдээг их сонирхдаг. Манай Монгол орны гадаад мэдээг, телевизийн гадаад мэдээг аягүй үздэг хүн байхгүй, тасралтгүй. Ер нь сонирхолтой. Тэгээд нэг игэл телевизийн мэдээ үзчихсэн чинь анх нөгөө вакцинтай холбоотой гарч ирсэн чинь Хятад улсын засгийн газар мэдээлж байна. Манай Хятад тэр нөгөө Хятадаар ялнаа оршуулж байгаа аахгүй мэдээлэл тэр 30 гаруй одоо Хятадын хувийн компани нөгөө хуврамж вакцины үйлдвэрлэлээ гаргасан. Гэхдээ аль аль орнуудаар одоо очсон нь бол мэддэхгүй байна гэсэн шүү. Тодорхойгүй байгаа гэд тэрийг үзэл тэгэл их чинь бол болохгүй юм байна гэж хэлсэн хүн байхгүй юу. Тэгэл нөгөө эрүүл мэндийн яам дээр бүгд Хятад үйлдвэрлэсэн одоо Синопфарм вакциныхаа орцсон найрлага лиценз ил болгох шаардсан хүн байхгүй юу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн бичиг гаргаж иргээл одоо хүртэл байхгүй байгаа шүү дээ. Дараагаар нь бүртгэдэггүйг нь тэр нь өөр байсан гин ийм байсан гэдэг ерөөс албан ёсны байхгүй. Тэгээд тэр Хятад вакцины орцсон найрлага Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аюулгүй өгсөн тийм ээ. Эсвэл энэ одоо Хятад вакциныг ингээд монголчууд ингээд бүр сүүлдээ хэлсэн л дээ. Монголчууд тийм ээ бүгд нэмт Хятад улсын вакцины туршилтанд монголчуудыг оруулж байгаамаа гэж зарлчил одоо бас нэг мөр байна штэ. Бүр сүүлдээ бүр ингэж тэмцдэг болсон. Тэгээд орцны найрлаганд нь юу байгаа юм бэ гэхээр хилдэггүй. Тэгээд нөгөө удаа ч гэсэн байгальтай ингэсийнхэн дарга тэр газрын дарга гэдэг явж илүү тэр нэг жижигхэн хүүхэн байгаа. Орц найрлага гэхээр цаагчаад алга ороод алга болчихно. Нэг удаа тэр лиценз сертификатын тэр юу могийг өгсөн чинь одоо нөгөө хөсүүд дээр байгаа хөсүүд хилцсэн байгаа гэд 14 хамдаг. Сүүлд нь тэгээд хоёрын хооронд бичиг гэж хариулт өгч ингэж байгаа бичиг нь бол үнэхээр үлгэрийн талаа юу ч ойлгохдохгүй. Ийм л хүмүүс байна. Зөв. За ямар ч байсан танд ингээд нээлттэй ярилцаад бас үзэл бодлоо тэгээ Монгол ээжүүдийн нэгдлийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлсэн маш их баярлалаа. Би бол яг миний энэ подкаст нэвтрүүлгийн зорилго бол одоо төрөл бүрлийн үзэл бодолтой хүмүүсийг ураад надад одоо миний сонирхлыг татсан. Тэгээд нээлттэй өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлээд ярилцахыг бол маш их хүсдэг. Тэгээд танд бас болно таны Монголын ээжүүдийн нэгдэлд зөрөгтэй дуу хоолойгоо гаргаад үзэл бодлоо илэрхийлээд яг алсын зорилго нь болсон Монгол улстай хайртай Монголын одоо ирээдүйн буюу хүүхдүүдтэй хайртай хамгаалах зорилготой байгаа гэж надад бол илт мэдэгдэж байна. Төгсгөл танд хэлэх үгээ бол бас хэлж болно шүү. За баярлалаа. Энэ олон сар болоход одоо Монголын дөрөвдөх засаг болох хэвлэл мэдээллийнхэнтэй хандаж тийм ээ олон удаа хандаад би хэвлэлийн хурал хийх гэж оролдоод ганцхан удаа л хийж чадсан юм. За түүнээс хойш намайг таньдаг, бидний мэддэг, миний үйл ажиллагааг мэддэг, Монголынхаа төлөө байнга тэмцэж ирсэн гэдгийг мэддэг олон сайхан сэтгүүлч дүүнер минь байгаа. Бүгдээрээ нүрээ бууруулсан. Бүгд мэдж байгаа. Нэгэн ч ингээд өөр чин шиг дуудаж ингэж зөрөг гаргаж тийм ээ асууж үзэл бодлын маань илэрхийлж исэн удаа байсангүй. Тэгэхээр танай хамт олонд ч гэсэн өөр чин ч гэсэн би талархаж байна. Монгол ард түмний өмнөөс өөр чин би талархаж байна. Нийт монголчуудынхаа өмнөөс би талархаж байна. Нийт монгол ээжүүдийнхээ өмнөөс өөр чин би бас талархаж байна. Энийг би зайлшгүй ингэж хэлэх ёстой. Ягаад гэвэл хэл мэдээллийнх нь хүмүүдэл биднэрт мэдээлэх юм. Би асан ширээ дорчсон гүйччихэд танаа асан ширээ асаагаар чинь дамжиж шивлийн байх хурлыг гэж хэлж үтсэн шүү дээ их чинь. Зөвшөөрөөгүй шүү дээ. Захиалгатай учраас бид нэг оруулахгүй. Ийм болохоор өнөөдөр бас Монголын хувь заяа, Монгол улсын маань тусгаар тогтнол, Монгол улсын маань ирээдүйн маань өндөр юм а гэдгийг их чинь бол харсан. Харлаа. Их баярж байна, талархаж байна. Монголчууд бид нар бол альбаа юмыг тийм ээ санта монтагаар навч үздэг. Бид яавал цаашид ирээдүй болсон үр хөвгт очицээгээ гал голомтой үлдээх вэ гэдгийг одоо ухаарах цаг нэрсэн. Өндөр хөвгт өвгдийнхаа сургаалыг бас сайн уншиж мэдэх хэрэгтэй байна. Айл өрх бүхэн тийм ээ ус төрчихгүйгээр ер нь юмыг зөв шийдэх ёстой тэр цаг нэрсэн л гэж харж байгаа. Ягаад би ус төрчихгүй гэж инхээр хөдөөгөр очихлоор хэцүү юм бэлээ. Шууд хэлэхэд жоохон яриа сууж яснаа манай намынхан танаа намынхан гэд хоорондоо талцаад эхэлдэг юм байлаа. Тэгээд альч намын гишүүн биш гэхээр бүр их дургу байдаг юм байлаа. Аль нэг намын гишүүн байж алтан цэцэг таалагдах юм шиг байлаа.
ялч намын гишүүн байхгүй биш байхгүй юу? Ингээд үзэхлээр улс үндэстэн гэдэг юм чинь тусгаар тогтол гэдэг юм чинь бас нэг өөр юм шүү. Улс төр гэдэг нь бас бүр шаал өөр ангид тусгай байж идэг. Тэр улс төр бол улс үндэсний асуудлаар орох юм ямар ч тийм юм байхгүй шүү дээ. Ийм учраас олон сайхан зохиол, олон сайхан кинонууд байгаад байгаа. Тэр бүхнийг одоо бид нар эргэж харах ёстой. Үр хүүхдээ инх тунх байлгах ёстой. Би одоо энэ маш их олон бичгүүд өгсөн байхгүй юу? Тэгээ энэ бичгүүдээ ингээд уншаад одоо ингээд тайлбар хэлийхэд дааж харамсалтай нь хэлээ тайлбарлаад уншаад ард түмтэй ойлгуулчих юм. Нэг үсэг өгүүлбэр алах ойлгохгүй. Би Монголын хүүхэд гэр бүл хөгжлийн газар руу хүртэл яасан байхгүй хүүхдүүдээр тарин гэхээр Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг хамгаалах байгууллага та нар. Монголын гэр бүл гэдэг маань Монгол өрх гэр бүлийг хамгаалдаг байгууллага та нар. Тийм учраас энэ дээр судалгаа байна уу? Засгийн газраас явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд бас та нар байр суурь ямар байр суурьтай байна гэсэн чинь авч уулзахгүй байгаа шүү дээ. Батторж гэдэг нэг хүн томлогдсон байсан. Тэр хүн болохоор за уулзсан тэгин энтер гэдэг нэг бичин нэг бүр одоо арт юмдаа уншиж өгөхөөс ичмээр эрүүл мэндийн яамч гисэн. За бид нөгөө Д витаминтай холбоотой 3 шүүхөр ороод анхны шатны шүүхээр ялцсан байгаа юм гүйлт байна. Би бол баримтууд байгаа. Надад игчтэн бол. Тийм учраас би Монголын нийт арт түмтэй, Монгол ээж нартай би бас хандаж удахгүй хичээл сургууль маань цаг сайхан болоод хичээл сургууль маань эхлэх юм бол өөр хүүхдийнхээ дархлааг сайн дэмжээрэй. Бид өөр хүүхдтэй гэр орондоо дархлааг нь сайн дэмжих юм бол бид бол бүхнийг давж туулж чаднаа гэж бодож байгаа. Энэ бол нэг талдаа гарчлаа шүү дээ. Одоо бас нөгөө нэг эм тариа янз бүрийн ковид тулсан хүмүүст өгчөн 70,000 багцлаг энэ 70,000 багц нь 7,000 багц юм шиг байлаа. Тэрийг бас би бас за хөдөөнөөс орж ирээд шууд хоёлаа яасан холбогдсон болохоор баримтууд авчирч чадсангүй л дээ. Ингээд юм байлаа. Гişнээ өчнөө үн төгрөг мөнгө төгрөгөөр засгийн газар нэг хүнийг 8 сая төгрөгөөр гэсэн худлаа юм байлаа. Бүх юм худлаа болсон. Тийм болохоор та яг өөртөө эзэн бол. Та яг өрх гэртээ эзэн бол. Монгол улс үндэстнээ аврахын тулд улс үндэстнээ хэдэн зуун мянган жилээр нь цаашаа өргөжлүүлэхийн тулд бид бүгдээрээ эрүүл саруул сайн сайхан байж агаад бид Монгол орноос цаашаа авч явах боломжтой. Монголын хувь заяа өндрөө. Яагаад гэвэл би та нартаа баярлж байна. Та нарын миний үзэл бодлыг бүрэн гүйцэд илэрхийлж ард түмэд хүргэж байгаа учраас Монголын хувь заяа өндөр юм байна гэдгийг харлаа. Нийт монголчуудаа эрүүлийн сайн сайхан бүхний хүсье. Хүний сэтгэл өөдрөг байх тусмаа хүн өөдрөг байх юм байна. Уруу юм ирээсээ бодож болохгүй. Одоо том өвчин тусаад өгөх юм байна. Би вакцинад хариулчлаа. Одоо яг нөгөөтг чинь тэгэх юм байна хинж битээ бодороо вакциндаа хамрагдсан ч гэсэн сэтгэл санаагаа өөдрөг сайхан оюунлагаар авч яваад инээд хөөр баяртай байгаараа монголчуудаа сайн сайхан цаг ирж байгаа шүү гэж би монголчуудаа Монгол түмэндээ хандаж хэлж байна. Та бүхэндээ баярлалаа. За үзэгч нартаа маш их баярлалаа. Энэ дугаарт бол Монголын ээжүүдийн нэгдлийн алтан цэцэг гэгч оролцсон байгаа. Танд баярлалаа. Баярлалаа.